За та бүхэнд орой минь хүргэе. Гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил арга зүйн цуврал сургалт 3 дадлаг хичээд бэлтгэх нь 21-р сэдвээр Рон Чимэг багш өнөөдрийн сургалт семинарыг удирдан чиглүүлж ярьж явнаа. Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. Бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн. Мөн уушаа. Аа, Өдрийн мэнд. Сайн байна уу? сайн байна уу? Сайн байна уу? Нөө багшаа. Сайн байцгаана уу? Бүгд дор бүрнээ сайн байцгаавал сайн боллоо. Яг уу. За, өнөөдрийн сэдв маань дадлаг хичээл бэлдэх гэж байгаа. Энэ яг л нөгөө тийм тодорхой сэдвээр бүр яг нарийн судалгаанууд яг дадлаг хичээлийг яаж хийх юм, яах ёстой, хэр хийх юм, хэдэн удаа байх юм гэдгүүд асуудлууд барна гэж нарийн судлагдсан юмнууд бас бүр яг тодорхойгоор байдгүй байх. Гэхдээ зүгээр олон жил заасан хүний хувьд ямар одоо дадлаг хичээл юу хэрэгтэй мөн хэрэггүй мө, дадлаг хичээл ямар хэлбэрүүдээр байх юм бэ? Хэр давтамжтай байвал зохимжтой юм бэ гэдэг талаар л одоо та нартай ярих гэж бодож байна. Санал бодол солилцъя гэж бодож байна. Тэрнээс би аюултай их нарийн сайн мэдээгүй ч бас байж болно шүү дээ. За тэгээд өнөөдрийн дадлаг хичээл бол ер нь ангид хийх талаар хичээлийг ер нь дадлаг хичээлийг ангид бас ангиас гадуур хоёр хэлбэрээр хийгдээд байгаа. Тэгээд ангид хийх үү, ангиас гадуур хийх үү гэдэг нь тухайн бидний суралцагчийн одоо хэлний төвшин мөн мэргэжил одоо тэр хүний тухайн хувь хүний сонирхолтой холбоотой гол бид нар ангид хийх үү эсвэл ангиас гадуур хийх үү? Хоёулангийн хийвэл алийг эхэлж хийх юм? Ангидыг эхэлж хийгээд ангиас гадуурхаа хийх юм уу? Эсвэл гадуур хийчихэд буцаж ирээд ангидаа нөгөө хичээлээ үргэлжлүүлэх үү гэдэг энэ асуудал бол яг тухайн суралцагчаас хамаарч байгаа. Тэгэхээр та нарын суралцагчийн хувьд ихэнхдээ хүүхдүүд учраас миний бодлоор бол эхлээд ангидаа хийгээд дараа нь удаа гадуур хийгээд эргээд трийгээ дүгнсэн, үнэлсэн одоо санал бодлоо солилцсон ийм байдлаар одоо богино хугацаагаар ч гэсэн тухайн хичээлээ дүгнж хэлэлцсэн зүг байх гэж бодож байна. Тэгээд одоо мэдээж хэрэг дадлаг хичээл гэхээр би та нарт яг л нэг сэдвээр нэг хичээлийг ингэж хийнэ гэж зааж чадахгүй юм. Яагаад тэгэхээр бид одоо ингээд онлайнаар зайны сургалт дээрээс нь анги танхимаа яг ашиглаж чадахгүй байна. Яг биетээрээ бүгдээрээ уулзахгүй байгаа учраас нэг иймэрхүү байдалд бэлдээд байгаа. За тэгээ өнөөдрийн дадлаг хичээл нэг ангид ер нь ямар байдлаар аль төвшөнд нь ямар шүү байдлаар хийвэл зохилтой вэ? Та нараас бас санал бодлоо солилцоорой гэж хүсэх байна. За дадлаг хичээл хэрэгтэй юу? За бид нар бүгдээр л хэрэгтэй гэж хэлнэ, тийм ээ. Заасан, нөгөө талаасаа сурсан, мэдсэн, мэдээлэл өгсөн, авсан мэдээлэл, олгосон мэдлэг, олж авсан мэдлэгээ мэдээж хэрэг амьдрал дээр хэрэглэхийн өмнөх үе, тийм ээ. Энэ дадлаг гэдэг чинь яг одоо бодтойгоор ашиглаж, хэрэглэж хэвшил, зуршил болгохын өмнөх үйл явц. Тэгэхээр энэ бол бас их гүүр болдог, маш чухал үе. Энэ дээрээс бид нар одоо алдаа оноотой юм, арай султаар дахиж хийх юм, сэргээх юм гэдэг олон юмнуудыг энэ хичээлээр бол хийх боломжтой. За тэгвэл хизээ дадлаг хийх хэрэгтэй юм бэ? Тийм ээ. За дадлаг бүр цоошин мэдлэг, мэдээлэлд зориулагдах юм уу? Эсвэл дандаа олж авсан, эсвэл өмнөх хичээлийг сэргээн санах, өмнөх мэдлэг, мэдээллийг сэргээн санах, түүнийг амьдрал хэрэглэх ийм дадлаг байна уу гэдэг бас арай хоёр өөр тохиолдол байх шиг байгаа. Бидний хувьд бол зарим тохиолдолд ерөөсөө шинээр юм хийлгээд, юм үзүүлээд, харуулад
Тэгээд тэрэн дээрээс нь мэдлэгээ олгоод эргээд тэрийгээд ангид дадлага хийх одоо макетн дээр гэдэг юм уу үзүүлэн дээр байж болно тийм ээ янз бүрийн байдлаар тэрнийг хийх тохиолдолд бас хаяа гардаг. За хэрхэн хийх дадлага хийх вэ? Давтамж ямар байх юм бэ? Эсвэл хэрхэн сонгох юм? Тэгээд тэр дадлагын хэмжээ нь одоо цаг хугацаагаар илэрхийлвэл хэр урт байх юм? Эсвэл хэдэн удаа хийх юм? Ямар сэдвүүдийг ер нь дадлага хийх шаардлагатай болоод байна? Ямарын бусдаа хавсаргаж болоод болохоор байна гэдэг бол багш хүний одоо бидний одоо яг энэ ажил дээр байнгын тохиолдож байдаг. Бас бидний байнгын бодож боловсруулах ёстой, илтгэх ёстой энэ асуудлуудын нэг. За энэ дээрээс нь ганц хүний ажил биш энэ дадлага болгох хичээл бол бүх одоо хамтарч ажиллаж байгаа багш нарын одоо хамтын хөдөлмөрийн үр дүн дадлага маань үр дүнтэй болж ганц суралцагч маань бидний заасан зургасныг өөрийн болгож хэвшүүлэх боломжтой болно. Тэгэхээр багаар ажиллах гэдэг дээр зөв төрүүлээд хэлчихээ дараа нь бид нэр сэдвүүдээ ярьж байгаад энэ хэсэг ерөнхийдөө орхигдно гэж би бодож байгаа учраас хэрхэн багаар ажиллах вэ гэдэг дээр заавал яг тэр дадлагын хичээл дээр бүгд оролцдоггүй маа гэхэд тухайн журнал дээр тэмдэглэгдсэн тийм ээ заасан хичээл одоо бичдэг, тэмдэглэдэг, одоо хөтөлдөг тийм одоо бид нар журнал гэж хэлдэг тийм ээ. Тийм журнал юм уу ямар нэгэн материал та нарт байгаа. Тэрэн дээрээ анханасаа багш нар бол хэрхэн тэрийг хөтөлж явах юм бэ? Хаана юуг бичих юм бэ? Заасан шинэ үгнүүдэд бичих юм уу? Ямар сэдвээр хичээл орсноо бичих юм уу? Дадлага ажил бичгээд сэдв нь байж хат. Тэгэхээр нөгөө багштай энэ ямар мэдээлэл байх вэ гэхээр багш нь өмнөх багш маань юу орсон байна? Юу дадлага ямар сэдвээр дадлага хийж үү? Дадлага хийхэд нь шинэ үгнүүд гарч ирсэн байна уугүй юу? Тэр шинэ үгнүүдийн нөгөө багш маань сургалтанд ашиглах боломж байна уу? За мөн аав ээжүүд тийм ээ. Өнөөдөр бид нэг ийм сэдвээр дадлага ажил хийлээ, практик хийсэн шүү. Энийг та нар очиод нэг дор хаяж одоо ийм шинэ үгнүүд орчлоо. Энийг та нар нэг сэргээн сануулад одоо эсвэл одоо яг үйлдэлээр үзэхэр байвал тийм юм хийдгээд үзээтгэхээрээ чадчихна уу юу? Тийм ээ. Иймэрхүү маягаар оруулсан маягаар энэ бол багш нартайгаа, багш сурагчтайгаа, багш гэр бүлтэй тийм ээ асран хамгаалагчтай хамтарчиж энэ дадлагын үр дүн бас илүү сайн гарнаа гэж бодороо. Тэгээд энэ багаар ажиллах гэдэг дээр тэрийг оруулж өгсөн байгаа. Энэ бол одоо бидний хамгийн энгийн хэсэг учраас. За гадаад хэл заах хандлага, арга, техник гэсэн нэрнүүд яваад байдаг тийм ээ. Энэ гурван үгийг бол одоо та нар заах аргын одоо гадаад хэл заах арга, англи хэл заах арга, англи хэл сурах арга барилуудыг үзэж яхад мэдээж хэрэг энэ гурван хандлага, арга барил гэсэн энэ гурван үгтэй таарч байгаа. За тэгээд эндээс миний одоо нэг одоо энэ доор бичсэн adapt, энэ adapting, adopt, энэ adopting гэсэн энэ хоёр үг л бидний ажилд гадаад хэл зааж байгаа багш нарын ажилд нэлээд өргөн хэрэгцээтэй юм шиг санагддаг. Ялангуяа одоо залуу багш нар эсвэл яг монгол хэлийг анхудаа зааж эхэлж байгаа тийм ээ эхний жилдээ зааж байгаа, хоёр дахь жилдээ зааж байгаа багш нар бол ер нь эхлэлийн үе шатанд бол энэ adopting хоёрыг илүү сайн хийгээд ингэж явж байгаад багш өөрөө ер нь илүү дадлагжиж ирнэ гэж ойлгодог би. Бид нар чинь ямар ч ихтэй сургуульд монгол хэлийг хоёр дахь хэл болгож заах тийм ээ сургах арга барил гэсэн ийм сэдвээр ер нь хичээл орж байгаагүй, сургалт авч байгаагүй юм сонсож байгаа учраас бид нар бол одоо бусад гадаад хэлнүүдийг одоо сурч байгаа багш нар тийм ээ бэлтгэж байгаа багш нар ямар арга барил, ямар үгнүүд юу ашигладаг юм байна вэ гэдэг дээр илүү сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд энэ хоёр үгийг ерөнхийдөө бид нэр ойлгох тэр adapting гэдэг хоёр үгийн ялгаа нь гэвэл за эхнийх нь болохоор нөгөө бусдын одоо материалыг одоо бид нар ингэж л нутагшуулах гэж яриад байгаа тийм ээ. За энэ нутагшуулах гэдэг нь ямар нэгэн зүйлийг авч ашиглахдаа өөрчлөлт оруулаад өөрсдийнхөө одоо зорилгод
тохируулаад өөрчлөлт оруулаад ингээд хэрэглэх юм. Adopting гэдэг нь тэр тухайн зүйлийг бол одоо өөрийн юм шигээр одоо сурмаг, дадмаг, чадамгаа ашиглах гэсэн санаа. Тэгэхээр энэ юу яагаад энэ хоёр үгээр тайлбар хийх болж байна вэ гэхээр ялангуяа яг энэ салбар руу хоёр дахь хэл болгоод монгол хэлийг зааж байгаа тохиолдолд би монгол хэлийг дунд сургуульд гэдэг юм уу монгол хүнд 30 жил зааж гисэн 20 жил зааж гисэн 25 жил зааж гисэн би бол үнэхээр туршлагатай мундаг багш гэж хэлэх ямар ч тийм үндэслэл байхгүй. Энэ хоёр дахь хэл болгоо заана гэдэг нь бас арай өөр өнцгөөс юм. Тийм учраас бусад багш нарын бэлтгэсэн материал, ном, сурах бичиг эсвэл монгол хэл заахдаа англи хэлний сурах бичгийг эсвэл одоо солонгос хэлний сурах бичгийг ч байдаг юм уу тийм ээ. Өөрт одоо гарт таарч байгаа хамгийн ашиглаж боломоор эн чинь өстой аятайхан дасгал байна штэ гэл ингээд бодлоо гэх чинь тэр дасгалыгаа өөрийнхөө ажилд тааруулаад өөрчлөө тийм ээ. Тэгээд тэрийгэ сайхан өөрийн болгож байгаа л эргүүлээд одоо сургалтанд ашиглахыг л энэ хоёр үгээр тайлбарлаж болохоор юм. Тэгэхээр бид багш хүний хувьд бид нөгөө хөрвөх чадвартай энэ төр гэж яриад байгаа штэ. Тэр чинь л одоо нарийн дээр энэ хоёр л болж таарч байгаа. Тэгэхээр энэ дээр нэг анхаарал цаашид иймэрхүү материалуудыг ингэж авч ашиглах нь зөв юм байна. Энэ бол ерөөсөө ичгэвчтэй юм уу? Тийм одоо муухай зүйл ерөөсөө биш. Ялангуяа шинэ багш нар тийм ээ. Эсвэл мэргэжлийн бус байж байгаад энэ ажлыг хийж байгаа хүмүүс бол энэ бол ер нь байх ёстой зүйл. Тэгжээж та нар дадлагчиж одоо өөрийн болж зааж байгаа юмнууд чинь гарт чинь орж илүү өөрт чинь ч бас их таатай мэдрэмжтэй сайхан болно шүү дээ. Тэмчээс энэ талаас нь цаана анхаараарай гэж хэлэх байна. За тэгээд одоо гадаад хэлийг заах үр дүнтэй аргууд гээд өмнө жилийн тэр Саруул Эрдэнэ багшийн сургалтын дээр олныг зааж ясан тийм ээ. За тэгээд дадлаг хийхэд бол анхан шатны яг одоо за 1 сар сурсан л гэж бодъё л доо. Эсвэл нэг за хичээлийн цагаар бол нэг 20 цаг, 40 цаг, 60 цаг сурсан хүн дээр одоо ямар аргууд нь илүү тохиомжтой байх вэ? Ангид байж байгаа тийм үү бид нэг гадуур яваагүй байгаа. За тэр нөгөө Саруул Эрдэнэ багшийн хэлжсэн нөгөө сүйдэрлэх арга тийм ээ. Энийг бас хэрэглэх нь илүү зохимжтой. Энэ дээр нөгөө хамгийн гол юм нь юу гэхээр тухайн суралцагчийнхаа хэлсэн үгийг тийм ээ эргүүлж өөрт нь ингээд сонсгоод чинь сонсох дасгал нь болчихж байгаа дээрээс. Тэгээд дараагийнхаа асуулт руу ороод за жишээлбэл энэ дээр би зүгээр л одоо нэг жишээ гаргасан. За бид мэдээж хэрэг ялангуяа нэгдүгээр өдөр бол энэ асуулт их үр дүнтэй байдаг. Өчигдөр юу хийсэн бэ? За тэгэл уржигдөр юу хийсэн бэ гэж нэг хоёр янзаар асуучихт чинь л одоо их үр дүнтэй асуулт байдаг. Өнгөрсөн цаг үзчихсэн тэгээд үйл өг дөнгөж эхэлж байгаа тохиолдолд за нөгөө хүн маань би дэлгүүр явсан гэдэг юм. Тэгэл нөгөө хүн чинь энгийн нийлмэл өгүүлбэр хийж чадахгүй учраас би хүнс авсан. За тэгэхээр энэ дайны одоо үйл өг хоёр үйл өг хэрэглээд тийм ээ хоёр нэр үгтэй нэгдүгээр биеийн төлөвний үгийг хэрэглэж байгаа юм тохиолдол байна. За тэгэхээр нэргүүлээ сүйдэрлэхдээ за та дэлгүүр явж хүнс авсан. Та юу авсан бэ? Нөгөө өгүүлбэрийг би энгийн нийлмэл өгүүлбэр болгоод хэлчихлээ тийм ээ. За энгийн нийлмэл өгүүлбэр болгож хэлэх үгүй юу гэдэг маань бас л бидний суралцагчаас хамаарна. Тэгэхээр багш хүн гэдэг чинь ерөөсөө үг хэлэх тоолондоо асуулт асуух болгондоо өгүүлбэрийг хэлэх болгондоо яах вэ хүү гэдгийг давхартай дандаа бодчиходог байх нь байна. Тэгэхээр эндээс хэрвээ залхуурахаар бол энээс төгсөөхөр бол таны хичээл яг тухайн суралцагчийн одоо мэдлэг чадвар одоо юу гэдэг яг тухайн өдрийн шүү тэр хүн чинь эмчч хүн байж болно ямар ч хүн байж болно ямар ч зэрэгтэй хүн байж тухайн заалгаж байгаа хэлнийхээ хувьд тухайн өдрийн тэр төвшөнд тохируулжил асуултаа тавьж тохируулжил өгнүүдээ сонгож ингэж ярьж явах хэрэгтэй л гэсэн. За тэгээд та юу авсан бэ гэдгийг одоо хамгийн анхан шатанд тавина тийм ээ. Гэвтэл та юу авсан бэ? Энэ олон тоо үзчихсэн хүн тийм ээ. Эсвэл олон тоо шинээр заах гэж байгаа хүн байх юм бол нөгөө миний асуулт
өөрчлөгдөж болох нь шүү дээ. Өмнөх хичээлүүдээр та юу авсан бэ? Та юу идсэн бэ? Та юу хийсэн бэ? Өчнөө олон хэлчихсэн бол дараагийнхны өдөр асуухдаа би хүнээ бодож байгаа өнөөдөр би энд чинь олонт орох гэж байгаа юм чинь та юу авсан бэ? Нөгөө хүн чинь гайхаад нөгөө юу гэдгийг яагаад давтаг гэдгийг эргэлд асуудал дэвшүүлнэ. Тэгээд тэрэн дээр нь дөрөөлөөд багш маань одоо олон тоо руу орж болно шүү дээ. За би өнөөдөр танд ингэн тийм учраас би энийг ингээд давхар дахин давтан хэрэгэлсэн байгаа юм аа, тийм ээ. Гэх мэт тэр ч юм уу. За тэгээд нөгөө ямар хүнс авсан бэ? Хүнс авсан гэснийг ойлгоцсон юм чинь. Тэгвэл ямар хүнс авсан бэ гэж асууж болох юм. Тэгэхээр энэ бол нэг л бас дадлах хичээл юм уу? Асуух үгнүүдийг дангаар нь хэрэгэлдэг байсан бол шинэ хичээл нь эдгээр чинь асуудлын өгөөд давтаж хэрэглээд олон тоо илэрхийлж болох юм байна. Хариулахдаа ч бид нар одоо бас ингээд олон тоогоо илэрхийлж болох юм байна. Тэгэхээр хуучин шинэ хоёрыгаа яаж холбох вэ гэдэг дээр энэ дээрс багш одоо анхаарч үзэж болох юм. Тэгэхээр энэ цэнхэр өнгөтэйнүүд нь дандаа арай дараагийн төвшин рүү орж байгаа юм уу? Арай дараагийн төвшөнд одоо ийм асуултыг тавьж болох юм аа л гэсэн сан. За тэгээд нөгөө хүн маань тарвас авсан гэж хариулсан байна. Тэгэхээр тэр тарвас хаанах их байсан бэ? Тийм ээ. За ийм асуулт байж болох юм. Тэр хаанах их байсан бэ? За оюутнууд яадгүй энийг хаанах их гэдгийг заахаас өмнө тэр энэ тарвас хаанаас ирсэн бэ л гэж асуудаг, тийм ээ. За тэгэхээр бид нар одоо эндээс мөн хаана гэдгийг заачсан байж байгаа хаанах их гэдгийг шинэ хичээлж байж болох юм. Тэгэхээр хуучныгаа шинтэй яаж хэрэглэнгээ шинэ мэдлэг олгонгоо өмнөхөө яаж давтаж дадлага болгох вэ? Яаж энэ одоо асуултуудыг хэвшүүлэх вэ гэдэг тал дээр л одоо энэ аргыг ингээд ашиглах нь нэг дадлага хичээлийн бас нэг үр дүнтэй хэлбэр нь санагддаг. Тийм учраас энийг ингэж оруулсан. За тэгээд 1 кг тарвус ямар үнэтэй байна вэ гэх ингээд асууж яснаа. Тарвус 1 кг нь ямар үнэтэй байна? Тэгэхээр энэ бол бас л хоёр өөр төвшнийг үнд арай хоёр өөр чадвар арай нэг юу гэдэг шат дараалсан асуултууд байх жишээтэй. За энэ хичээлийн төгсгөл рүү бид нар ер нь асуух өгүүлбэрийг одоо хэрхэн дадлах хийх үү? Ер нь ямар асуултууд байвал зохимжтой энэ талаар дахиад ярилцах болно. Тэгэхээр энэ бол бас л нэг одоо доод түвшин, дээд түвшний асуулт гэдэг юм уу, тийм ээ? Ингэж бас хийж болох юм. За тэгээд та тэр тарвсыг идсэн үү? Тийм ээ? Заахын ялгал үзчихсэн хүн байна. Тэгтэл чинь эсвэл юу гэж асуух юм? Тэр тарвсаасаа идсэн үү гэх юм уу? Тарвсыг идсэн үү гэх юм уу? За энэ дээр тэр нөгөө ийг аасаа хоёр байх уу байхгүй юу гэдэг нь бас л нөгөө суралцагчийн төвшингээс хамаарна. Та тэр тарвс идсэн үү гэж асуух юм уу? Та тэр тарвсыг идсэн үү гэж асуух юм. Зөв магадгүй заахын ялгал үзээгүй бол тэр тарвс гэж асуух тохиолдол байна. Монгол хэлийг хоёр дахь хэл болгоод зааж байгаа үед бидэнд тулгардаг бэрхшээл юу вэ гэхээр нэрийн ялгалуудыг бүгднийг үзэж дуусаагүй, ойлгуулаагүй тохиолдолд бид нар заримдаа өөрсдөө бас буруу өгүүлбэр зохиодог. Тэрийг нь бас сонсоод зөв гээд ингээд өнгөрөх тохиолдол бид нар байна. Та миний ном харсан уу? Та миний ном авсан уу? Та миний ном уншсан уу гэд ингээд яахааргүй ингэх тохиолдол байна. Оюутан тэгээ хэлж яхад наа чи буруу хэлчихлээ гэж бас болохгүй. Сайн тал нь тэр хүн өгүүлэгдэхүүн, тусагдхүүн, өгүүлэхүүнээ яг зөв цаг дээр нь одоо ирээдүйд дээр нь тавьж байгаа тохиолдолд нь бид нэр ингээд өнгөрүүлэх тохиолдол байна. Тэгэхээр үр дүнтэй нөгөө дадлах хичээлийг амтан шатанд дөнгөж нэг одоо ярих аргууд гэдээ байж байгаа тийм ээ. Тэгэхээр энгийн мэдээлэл өгөх эсвэл энгийн хүүрнээд ярих энэ төвшөнд л одоо ярианы төвшөнтэй байгаа тохиолдолд миний бодлоор энэ сүйдэрлэх арга арай нэг дадлага хичээлийг удирдахад арай дөхөмтэй санагдаж байгаамаа. Энд яагаад гэвэл энэ хүний үгийн сан хязгаартай хэлзүүн мэдлэг хязгаартай байгаа учраас өөрийнх нь ашигласныг сэргээн сануулад өөрт нь дахиад нөгөөхийн өгүүлбэрийн дэлгэрүүлээд өгүүлбэрүүдийн арай нэг өөр төвшний
асуулт руу оруулах, хариулт руу оруулах ийм байдлуудыг. За тэгтэл дараачийн удаад нь яаж вэ? Та авсан тарвсаа идсэн үү? Эсвэл идэж үзсэн үү? Идвүү? Энэ бас л 3 өөр төвшөнд асуудах асуултууд байгаа тийм ээ. Тэгэхээр одоо дахиад хизээ энэ асуулт 3 өөр асуултыг тавих вэ гэдг нь танаас суралцагчаас таны ажлын одоо байдал нөхцлөөс хамаарах юм аа. За амт нь ямар байв гэж асуух юм уу? Эсвэл амт нь ямар байна гэж асуух юм уу? За тэгчгээд за мэдээлэл өгсөнд баярлалаа гэж хэлэх үү? Эсвэл зүгээр л баярлалаа гэх юм. Баярлалаа гэдэг үйл үгтэй хэрэглээд одоо хөөрсхийн диалгал заасны дараа манайх энийг хэрэглэдэг л дээ. Тэгээд тэгсэн тохиолдолд ингэж хэрэглээд тэгээгүй бол зөвхөн баярлалаагаар яв. Заавал хүний янз үзэх гэж байгаа юм шигээр заагаагүй байж бас нэг харилцан ярианд олон ийм юмнуудыг ингээд мэдэхгүй юм шинээр ингээд оруулаад дайралт хийгээд байх бас онцгүй зохистой биш. Тийм учраас одоо хэрвээ нэг шин юм оруулаад ирчихсэн нэг одоо энгийн өгүүлбэрээс энгийн нийлмэл болгочихсон бол дараагийн удаад нь яг одоо хэвийн байдлаар. Яагаад гэвэл тэр хүндээ би нэрээ энэ харилцан яриаг үргэлжлүүлж чадаад байгаа юм байна. Би болж байгаа юм байна гэдэг ийм сэтгэлдлийг нь өөртөө итгэлийг нь унтраахгүй тулд бол багш дандаа өөрийгөө хазаарлаж, хязгаарлаж ийм байдлыг гаргаж явах хэрэгтэй. Дадлаг хичээл юм чингээд хичээл бэлтгэхгүй байж өрөөсөө болохгүй. Зарим тохиолдолд ер нь багш нарыг анзаарч хахад маргааш дадлаг хичээлдээ дэлгүүр аваад явна гэж. Дэлгүүр явахдаа ер нь юугийн дадлаг хийх гээд байгаа юм? Ямар үгнүүдийг хэрэглүүлэх гээд байгаа юм? Юун дээр нь анхаарах гээд байгаа? Юу нь одоо гол юм? Юу нь гол бүс юм бэ гэдгээ заавал ямар ч дадлаг хичээлийг бэлтгэлгүйгээр багш удирднаа, багш чиглүүлнэ гэсэн ийм ойлголт ер нь бол байж болохгүй. За тэгээд энэ хүн мэдээлэл өгсөнд нь талархаад би өнөөдөр тарвас авнаа. Эсвэл авах санаатай. За энэ хоёрын аль хэлбэрийг нь бас хэрэглэх вэ гэдг нь бас л эргүүлээд та нарын суралцагчийн одоо мэдлэг чадварын төвшингээс нь хамаарах юм байна. Тэгээд иймэрхүү байдлаар нөгөө шүүдэрлүүлэх арга ашиглаад төвшөнд нь тохируулаад дадлаг хичээлүүдийг удирдах болох талтай. За энэ дээр би одоо өчигдөр нэг Америк оюутантай уулзаад сая Америк руу яваад нэг сар 7 сарын 5-нд явсан гэсэн нэг сар болоод ирж байгаа хүн байна л да. За Америкээр сони юу байна гэдэг. Тэгээд намайг Америкт байхад Трамп буудсан хэлж байгаа юм тийм ээ. Гэтэл тэр хүн маань нөгөө үйлдвэрлэх хэвээр мартсан учраас одоо сэргэн санал Трамп буудуулсан уу? Нөгөө хүн буудсан гэдгийг би буудуулсан болгоод тэгээд би тэр одоо 1 жил ерөнхийдөө сургуульд нь 10 сар сургуульд нь хамрагдсан хүн учраас за буудуулсны дараа Трампын сэтгэгдэл ямар байна вэ гэсэн асуулт тавьсан би. Гэхдээ бас өгнүүдийн яг өөрөө тэр хүн мэднэ гэдгийг санаж байгаа. Гэхдээ нэг сар яваад ирсэн учраас бас чихэн нэлээд холдсон байж магадгүй гэдэг үднээс жаахан тогтвортойхон шиг тодорхой ярьсан. Тэгэхэд бол тэр баяртай байгаа юм шиг байна гэж хариулсанд нь би бас баярлж байсан. Яагаад гэвэл энэ бол миний тэр оюутны дүгнэлт хийх чадварыг тийм ээ нөхцөл байдал дүгнэлт хийх чадвар. Тэгээд тэрнийг одоо хэлээр сурч байгаа хэлээр илэрхийлэх чадвар ямар байгааг бас өдөөсөн туршсан тийм асуултууд тавьд бол бүдрэхгүй байлаа. Тэгэхээр энэ аргыг аль төвшөнд ч тавьж болно. Тавихтаа сонгож байгаа үг өгүүлбэрийн бүтэц тийм ээ. Тэрнийг бол яг зөв төвшөндөө л авах хэрэгтэй. Бүтэн 10 сар сурчсан хүнд энгийн асуултуудыг тавьж болохгүй гэсэн санаа. Тийм учраас багш бол байнга л бодож явах хэрэгтэй. За би өмнө нөгөө тэр давтамжтай байх юм бэ? Тийм ээ. Хэдэн удаа давтах хэрэгтэй юм бэ гэсэн санаа юм давтамж гэдэг маань тийм. За тэгвэл манайх нөгөө survival course гээд 2-7 хоногийн сургалт хийгээд тэрэн дээр нэг 10 сэдвийг яг ингээд хэрэгэлдэг болгох зорилго тавьдаг. Гэхдээ тэр
14 хоногт эсвэл сарын дотор бүх 10 сэдвээ мэдээж хэрэг тэр хүмүүс реакшнл бүр яг бүрэн сайн одоо болж чадахгүй тохиолдлууд байдаг. Тэгээ манай оюутнууд ингээд үргэлжлүүлээ сурч байгаа тохиолдолд бол бид нар зөвхөн энэ такси замын хөдөлгөөний дүрм гэдэг юм уу, замын хөдөлгөөнд оролцох энэ сэдвийг бол нэг яг аваад үзэхээр нэгдүгээрт нь одоо ингээд survival жишээл дээр такси авах үгнүүдийн ингээд тэгээд таксийн дотор хэрэглэх төгнүүдийн заагаад тэгээд таксийн үг хэллэгүүдийн тийм ээ холбоо үгээр нь ингээд хэлээд ингээд заачдаг. Энэ бол янз янзаар л байдаг. Голдуу ер нь унших дасгал маягаар эхлээд тэгээд энийгээ заадаг бол за гэтэл дараа нэг сар орчмын дараа болоод байх шиг байгаа баримж энийгээ хийсний дараа нэг 7 хоногийн дараа бол энэ Монгол улсын замын хөдөлгөөний дүрм тийм ээ нэг юм ном байдаг. Энэ үзүүлэмгүүдийн замын хөдөлгөөний дүрмийн одоо тэгээд нөгөө сурсан үгнүүдийн одоо зураг дээр давтж байгаа. Энэ бол яг нөгөө үзүүлэн ашиглаад бидний дадлах хичээлийн нэг хэлбэр. За тэгээд энд чинь өнгөө үзчихсэн байж байгаа. Тэгээд энэ трактор, ачааны машин, тэгээд суудлын тэрэг гэж хэлэхгүй л дээ. Зүгээр шар машин, цэнхэр машин, мотоцикл гэл шинээр одоо авиануудыг сонсгоо тэрийгэ хийгээд өмнө нөгөө цаасан дээр хэлсэн үгнүүдээ эргүүлээд бид нар ингээд сумын дагуу одоо хэлүүлээд ингэж нэг дадлага болгож байгаа. За тэгжсэн хэсэг одоо хугацааны дараа бид нар нөгөөхөө энэ үгнүүдээ яг эзэмснийхэн дараа одоо тэмдэглэгээнүүдээс гадна одоо ийм тохиолдлуудыг бас ашиглаад за энэ нь юу гэж байгаа, энэ нь юу гэж байгаа, энэ юу гэсэн үг, энэ юу гэсэн үг, энэ хүн юу гэж байна гэдэг ч юм уу. Ингээд мөн адилхан юм. Тэгэхээр юу гэж ойлгох нь вэхээр энд нэг удаа таксинд хэрэглэгдэх үгнүүдийг ашиглажээ, заажээ. За тэгжсэн нэг 7 хоногийн дараа ч юм уу дахиад ингээд нөгөөх маань давтлага гэдэг юм уу дадлах хичээл болоод явсан байна. Тийм ээ. За мөн бид нар юу яадаг? Нэг хэдэн жижигхэн машинтай янз бүрийн өнгийн тэгээд урт богино энэ нэг хүүхдийн нэг сет тоглоом л да. Энийгээ бид нөгөө модон тоглоом байдаг. Тэр модон тоглоом дээр дэлгүүр, цагдаа, бэкери энтергээ та нар мэдж байгаа нөгөө англи хэлээр бичсэн эмнэлэг, ресторан гэсэн тэр тоглоомуудыг ашиглаад энэ хөдөлгөөнтэй юу нь л да дадлах хичээл нь л да. Тэгээд тэднийг байрлуулад тэгээд дундуур нь одоо машинаа явуулаад яг одоо такси болоод багш жолооч болоод оюутан маань такси авч байгаа хүн болоод ингээд ингэх маягаар хийв. За хамгийн сүүлд нь энэ такси замын хөдөлгөөнтэй холбоотой юунууд дээр түүхээр юу гэсэн үг вэ? Юу гэсэн тэмдэг вэ? Эсвэл энд юу гэж одоо тайлбарлах чадварыг нь одоо ярих, тайлбарлан ярих аргыг нь, тайлбарлан ярих чадварыг нь хөгжүүлэх үднээс одоо ийм замын хөдөлгөөний тэмдгүүд дээр хамгийн сүүлд нь ажиллаад тэгээд энд юу гэж нь одоо энэ жишээлбэл чигээрээ явж болно. Эсвэл зүүн гар эргэж болно. Бас зүүн гар эргэж болно. Тийм ээ. Чигээрээ явж болно гэсэн тэмдэг. Тийм ээ. Тэмдэг гэдэг үгэн дээр. Энэ тэмдэг гэдэг дээр зөвхөн замын хөдөлгөөнийг бас хэрэглэхгүй л дээ. Өөр тэмдгүүдийг жишээлбэл чимээгүй гэж, дуу гаргаж болохгүй гэж, болно болохгүй хоёртой холбоод хэрэг баймжуул үгийг заасны дараагаар тэгээ иймэрхүү юм замын хөдөлгөөний тэмдгүүдийг одоо ингэсний дараа л одоо бидний хувьд бол тэр замын хөдөлгөөний дүрмтэй холбоотой одоо практик хичээл маань одоо дууслаа гэж үздэг. Тэгээд цаасан нөгөө хүмүүс маань янз бүрийн асуудал гарахгүй хамт таксинд явж авсан тохиолдолд бидний гол анхаардаг юм юу гэхээр нөгөө үгийг зөв дуудаж яана уу юу гэдэг. Өөрөөр хэлбэл энэ дээр нь бид нэр хамт явж байгаа тохиолдолд жишээлбэл оюутнууд ингэж хэлдэг л да. Би таксинд ороод яг ингэж хэлсэн юм а. Тэгэхэд намайг ойлгохгүй байна тэр таксины жолооч. За тэгээд та юу гэж хэлсэн бэ гэд ингэж хэлэхээр
Жишээлбэл юу Монел явъя гэж хэлэхэд ойлгохгүй байсан гэж байгаа. Нарантуул явъя гэхээр ойлгоогүй гэж байгаа. Тэгээд за тэгвэл та одоо энийг сайхан хэлээд гэхээр самбар дээр бичиж өгөө. Тэгэхээр тэр хүмүүс дандаа үгээ зөв буруу тасалж хэлсэн байдаг. Буруу хуваарлсан байдаг. Үеэр хуваарлахтаа. Тэгээд тэрийн дээр нь илүү сайн анхаарад тэгээд тухайн хүмүүс маань одоо үгээ зөв шилжүүлээд үгээ зөв хуваарлаад тийм ээ үеэр зөв таслаад яг зөв дуудлагатай байгаад хаана дуугүй байхын хаана дуутай байхын тодорхой хэлхийн тэгээд уртгшгүүдийг богино хэлсэн тохиолдолд ойлгохгүй тэдний сайн тайлбарлаад өгчхөр ингээд дараагийн удаад нь энэ такситай холбоотой автобус нийтийн тээвэртэй холбоотой дадлага хичээл маань яг ингээд нэг 4 давтамжтайгаар тийм ээ за шахаад хэллээ гэж бодъё 3-аас 4 давтамжтайгаар энэ сэдв ерөнхийдөө одоо болсон гэж үздэг байгаа. За тэгэл энэс өмнө бид нар чинь бас таксинд ороход километр нь ямар үнэтэй байгааг тайлбарлана. Орохоос өмнө такси чинь 1 километрт хэдэн төгрөг вэ гэдгийг суухаас өмнө асуугаарай гэдгийг хэлж өгнө. Багш бол ер нь тэр хамаарахгүй юм гэж байхгүй шүү дээ. Суучаад хэлвэл илүү үнэтэй хэлж магадгүй шүү. Тэгдэг гэж болохгүй. Магадгүй тэгж магадгүй гэдэг талаас нь тийм ээ. Юмыг яаж мэдэх вэ гэдэг талаас нь илүү сайн тайлбарлаж бас өгөх хэрэгтэй. Тэгэхээр давтамжийн хөвд одоо нэг л сэдв дээр гэхэд ийм байж аж нэг сэдв гараас гарч байгаа. Ийм байна. За бас дараачих нь юм юу вэ гэхээр миний одоо бэлтгэж та нарт бас санаа оноогоо солилцъя гэж бодсон зүйл бол бид нөгөө асуух өгүүлбэрүүд үйл үгийн цагуудаа үзсний дараагаар тухайн суралцагчийн их хэлнээс юм уу эсвэл хамгийн сайн мэддэг хэлнээс хэлийг нь ашиглаад тэр хэлнээс нь одоо тэр зааж байгаа монгол хэл рүүгээ орчуулах дасгалыг хийлэгдэг. Энэ бол бас бидний дадлага хичээлийн нэлээд үр дүнтэй нөгөө суралцагчаа үнэлж дүгнэх суралцагчийн ойлголт юм ямар байгааг илүү баталгаатай мэдэх одоо confirming хийж байгаа ийм хэлбэр гэж үздэг. Яагаад гэвэл одоо эцсийн вариантаар тэр өөрийнхөө хэлнээс монгол хэл рүү орчуулж байгаа байдал нь ямар байна вэ? Өгүүлбэрийн бүтцийн хөвд ямар байна? Дараалал нь зөв байна уугүй юу гэдгийг бид нэр ингэжээж л баталгаатай мэдж авч байгаа. За тэгээд энэ дээрээс чинь зүгээр нэг юм боловч одоо энэ yesterday гэдэг үгээл бид нэр хэд солиулчих болно шүү дээ тийм ээ. Өчигдөр уржигдөр болж байна, өнгөрсөн 7 хоногт байж болно, өнгөрсөн сард байж болно тийм ээ. Тухайн суралцагчийнхаа үздсэн үгээр ингээд нэг л үгийн солиод бусад бүтсэн нь ерөнхийдөө адилхан байгаад байх юм байна шүү гэдгийг өгөхөөр нөгөө хүнд чинь жаахан тайвшрал ялангуяа нэлээд стресстэй байгаа суралцагч нарыг тайвшруулж өгөхөд бол энэ дадлагын арга нь илүү зохимжтой юм шиг санагддаг. За тэгээд энийг хийхдээ нөгөө стресс менежмент хийх гэж байгаа бас нэг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх гэж байгаа тийм ээ. Тийм учраас за яг ингэж эхлэх үү эсвэл бид нар ингэж эхлэх үү? За энэ дараагийн дасгалын дадлага хичээл дээр хэрэгжилж байгаа зүйл бол нөгөө үгнүүдийг ингээд дугаарлаад өгчихсөн. За та эхлээд 1-р үгийг орчуулад хэлээрэй, монголоор хэлээрэй тийм ээ. 2 дахь үгээ хэлээрэй, 3 дахь нь энэ шүү, 4 дахь нь энэ шүү, 5 дахь нь энэ шүү. Тэгэхээр өгүүлбэрийн гишүүдийн байрлалыг тогтоолохын тулд эсвэл тэрийг нь яг үнэн байна уу, зөв байна уу, буруу байна уу гэдгийг үзхийн тулд бид нар ингэж хөтлөж байгаа гэсэн санаа, чиглүүлж өгч байгаа гэсэн санаа. Яг ингээд дугаарлаад тэгээд дараагийн удаад нь дугааргүй юмнуудыг хийлэгдээж тэгээ сайхан баталгаатай. Энэ өгүүлбэрүүдийг би та нарт зориулаад яг ингээд бүгдийг дугаарлсан. Бидний тохиолдол бол өөр асуух юмнууд байгаа учраас энийг бүгдийг бас хийсэн. Бүх нөгөө нэг drilling гэдэг аргаар хэрэгжилж байгаа өгүүлбэрийн бүтцүүдийг яг ингээд адилхан бүтцийг ингээд олон удаа жишээлбэл яг л нэг бүтцээр 10 өгүүлбэр өгч байгаа бол 5-ын дугаарлаад 5-ын дугаарлах байж болно шүү дээ. Гэтэл миний энэ өгүүлбэрт бол
өөр асуудлын өгүүлбэрүүд байгаа учраас өөр цаг дээр байгаа учраас энэ бүгдийг ингэж дараалсан байна. Тэгэхээр ингээд ирэхээр хүмүүс хялбархын байна гэдэг нэг ойлголт нөгөөд хоёрдугаар дадлагыг удирдахад дадлагыг хийхэд бас бидний цагийг хэмндэг сайн талтай. Яагаад гэвэл буруу байрлуулаад дахин хэлээл ингэжсэнээс яг энэ дугаараараа хөтлөөд тэгвэл ямар ч байсан нэг өгүүлбэрийг 3 удаа байрын сольж хэлэхгүйгээр хэлэхээр бидний ажил бас илүү тохиомжтой байдаг. За тэгээ хаалттай өгүүлбэр дээр тэр нээлттэй өгүүлбэр дээр тэр энэ дээр нэг асуултлын үгээ яг зөв хөрвүүлж яах нүггүй олон юмнуудыг хараад тухайн суралцагч маань өөрийнхөө мэдж байгаа юмыг илэрхийлэхэд бэлэн болж яах нь үгүй юу гэдэг тал дээр. За би та нарт хэлсэн асуултын талаар энэ хойно дахин яригднаа гэж хэлсэн байгаа. Тийм учраас энийг ингээд орхичихъя. Хойно дахиад ярих учраас. За хаалттай нээлттэй асуулт. Тийм ээ. За энэ дээр би нэг тайлбар хий. Ер нь ингээд хичээлийн цагаар багш суралцагчийн хоорондох харилцаанд гарч байгаа асуултууд дээр Монголд хийгдсэн судалгаа гэхэд магистрийн зэрэг хамгаалж байгаа суралцагчийн магистрантурт сурч байгаа хүний судалгаа байдаг юм байна л да. За тэгээд тэрэн дээр болохоор одоо 421 асуултүүлсэн байна. За тэгээд 421 асуултнаас 155 асуулт нь ямар юу гэсэн үг асуултын үгтэй нээлттэй асуулт гэсэн байна. За бусд нь болохоор хаалттай асуултууд байсан байгаа юм. За тэгтэл тэр 421 асуулт дотроос 195 асуулт нь хаан хичээлийн агуулгатай холбогдлого асуултууд байсан байна гэсэн ийм судалгаа байд юм байна. За тэгээд дээрэс нь эндээс нөгөө 226 асуулт нь болохоор нөгөө Bloom-ийн таксономи хамгийн доод түвшний буюу нөгөө сэргээн санах тийм ээ сэргээн санснараа нөгөө мэдлэг мэдээлэлээ сэргээн санах дахин мэдэж авах ийм чиглэлийн асуултууд байсан байна. Тэр судалгаагаар. Тэгээд 2001 онд хийсэн Америк эрдэмтний нэгэн судалгаагаар болохоор ингэсэн л байлаа л да. Багшийн хичээл дээр одоо асууж байгаа асуултуудыг ингээд ажиглахаар 70-аас 90% нь доод түвшний асуулт байдаг нэ. Ер нь хамгийн энгийн юмыг шаардсан. Өмнө заасан юмас сэргээн сануулсан. Тэгээ сэргээн сануулахаар яах вэ гэхээр нөгөө өмнөх мэдлэгээ сэргээн сансан. Мартсан хүүхдүүд нь мэдээж хэрэг нөгөө ингээд эргүүлээд тэрний тухай ярьж яхад нь одоо сонсоод мэдээд авчихсан шүү. Монгол хэл хэдэнд ялгалтай билээ гэд асуух нь шүү дээ. Тэгэхээр одоо ганц нэг хүүхдүүд нь 8-нд ялгалтай нөгөө мартсан хүүхдүүд нь нөгөөхөө санаж явах жишээтэй. За тэгээд ингээд байх юм бол мэдээж хэрэг ангид нэг тодорхой тооны хүүхдэл асуултанд хариулаад байдаг. Бараг тэр хэдийн үүрэг юм шиг болоод нөгөө бэлэнчилдэг гэдэг хүүхдүүд нь бэлэнчлээ сууж яадаг. Энэ бол ер нь альч сургууль дээр хаан ч гэсэн байдаг л үзэгдэл шүү дээ. Тэгэхээр тэр эрдэмтний хийсэн судалгаагаар болохоор 70-аас 90% гэсэн байлээ шүү. Дөнгөж 10% нь л одоо нэг дээд түвшний асуулт шаардлага хангасан асуулт байх нь шүү. Тэгэхээр бол одоо багш нар хаалттай нээлттэй асуултыг маш болгоомжтой гэж одоо хэлэх нь хааш юм. Заавал өөрсдөө төрүүлж бэлтгэжээл гэсэн санаа. Манай дээр одоо ингээд хэлэхээр жишээлбэл за наад чинь 6 сар сурчсан хүн шүү 50 асуултаа бас бодолцоороо гэж тэгэхээр хамгийн түрүүнд л одоо багш нарын санаанд ордог юм тэргүй би Монгол хүн юм чинь би асуултаа асууж л таар штэ. Тэсн ийм бодол нэг зүйл төрөөд байх шиг байна. Энэ бол ерөөсө болохгүй. Энэ яг одоо гадаад хэл зааж байгаа багш нар бол ерөөсөө ингэж болохгүй. Тухайн хүн ямар мэргэжилтэй вүлээ, хэр удаан сурсан бэлээ. Өөрөө одоо хэр зэргийн өндөр боловсролтой хүн бэлээ. Одоо хүүхэд гэх чинь л одоо ном уншдаг хүүхдүүд, уншдаггүй хүүхдүүд
аав ээж нь хоёулаа Монгол уу эсвэл нэг нь Монгол биш үү? За энэ хүүхэд чинь зуны амралтаараа Монгол руу явдаг билүү, явдаггүй билүү тийм ээ? Гэртээ очиод дүүтэйгээ тоглодог билүү эсвэл айлын ганц билүү гэж олон юмнуудыг бодож аж багшуул ер нь асуултыг асууж явах шаардлагатай. Тэгээ хаалттай нээлттэй хоёр асуултынхаа одоо юу гэдэг нь давуу тал одоо сул талын аль алийг нь бид нар бас жаахан гадарлаж явах хэрэгтэй тийм ээ. Нээлттэй асуултын хаалт тийм үгүй асуулт бол ерөөсөө хамгийн амархан тийм үү. Нээлттэй асуултын нэг давуу тал нь юу гэхээр тэр хүн юу ч гэж хэлж болно. Хэдэн ч өгүүлбэр хэдэн ч одоо мэдээллийг хольж ярьж болно шүү дээ тийм ээ. Тэгээ холиод ярьж явахт нь сонсож байгаа багш маань яах ёстой вэ? Доогх дараалал зүг байна уу юу? Энэ хүн тухайн сэдвээр өөрийнх нь үзэл бодлыг үнэхээр гаргаж ирээд ярьж гэнэ үгүй юу? Тийм ээ. Эсвэл өөрийнхөө хэлж байгаа ярьж байгаа нь нотлож байна уу, нотлохгүй байна уу? Эсвэл миний ярьж байгаад шүүмжлэлтэй хандж байна уугүй юу ч гэдэг юм уу? Олон талын ач холбогдолтой. Тэгэхээр хаалттай асуулт бол амархан тийм үү гэдэл хариулцахад их амархан. Тэгэхээр саяны юунаас та нар юу гэж ойлгосон гэхээр бид нар нөгөө дадлага хичээл дээр л бид нар одоо асуулт асуухгүй дадлага хичээл гэж байхгүй. Ерөөсөө л асуух өгүүлбэрийг дадлагжуулах хичээл бас байж болно шүү дээ. Тухайн үгнүүдийг бид нэр хөтлсөн тийм ээ. За ийм юмнаас болоод би энэ хоёр хүүгийг одоо тэмдэглэсэн байгаа. Ер нь асуултуудыг бол олон талаас нь хэв маяг талаас нь тодорхой нэр өгөөд тайлбарладаг, нэрлэдэг тийм ээ. Бидний өргөн заагаад анхаардаг юм байна. Хаалттай нээлттэй асуултыг асууж чадж байна уу? Зарим багш нарын хувьд болохоор энэ дадлага туршлагаас бас хамаардаг байж магадгүй. Асуултанд хариулаа сургачдаг. Асуулт асууж сургадаг. Тэгэхээр бидний нэг дадлага хичээлийн нэг сэдв бол яахааргүй асуух өгүүлбэр одоо зохиож, хэлж, асууж дадлагжуулах бас энийг хэвшүүлэх. Үнтэй би өмнө та нарт нэг удаа хэлжсэн үгүй юу? Нэг хүүхдийг усны юу гэдэг юм бэ? Минералогч гэдэг чи юу гэдэг юм бэ? Ус судлаач мэргэжилтэй нэг хүүхдийг гадаадын хүнтэй танилцуулаад өгөөч хэлний дадлага хийх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд харин ашгүй яг над дээр суралцчихсан хүн өөрөө яг адилхан мэргэжлийн хүүхд байсан. Австралийн иргэн байсан. Тэгээд би хоолнд ороод тэр айлын хүүхдийг дуудаад тэр охиныг дуудаад хоёр охиныг хооронд нь танилцуулахад манай монгол хүүхд нь ерөөсөө ямар байсан гэхээр хүнтэй юу ярих вэ гэдгээ мэдэхгүйсэн. Ямар сэдвийг яаж одоо сонгох юм? Хүнтэй танилцаад ер нь яаж нөгөө хүнтэйгээ харилцаанд орох юм? Тэгэл нэг сайхан дуугүй хүн. Тэгээ хоёр удаа тэгж уулзуулаад тэгээд орхисон байгаа. Тэгэхээр бидний зааж байгаа гол зорилго юу вэ? Тэр хүүхдийг нийгмийн харилцаанд оруулах. Нийгмийн харилцаанд орохын тулд яах ёстой? Асууж сурах хэрэгтэй. Асуусан хүн бол ямар нэг юм сонсно. Бидний одоо оюутнуудтай хэлдэг юм. Та асуулт асуугаа сурчих. Тэгэх юм бол та нэг төвшин ахинаа. Нэг төвшин ахихаас гадна та асуулт асуувал ямар нэг юм сонсно. Сонссон зүйлээ та заавал 100% ойлгох албагүй. Тэндээс шинэ үг авал сурч болно. Тэгээд та эхний удаа сонсож ойлгож чадахгүй мэхэд дараагийн удаад нь та сонсносоо тодорхой хэмжээнийхээ бүрэн биш гэх юм тодорхой хэмжээнийхээ ойлгодог болно. Тийм учраас асуух өгүүлбэр зохиол одоо өөрийг дадлагжуулах дадлага ажил бол бидний одоо бүр зайлшгүй хийх ёстой нэг дадлага ажлын нэг шүү гэж хэлэх байна. Тэгээд дадлага ажлыг хийхийн тулд нөгөө Лорж Тэрэн багшийн маань хэлжсэн тийм ээ. Зүгээр зургуудыг ашиглах. Тэр зургууд нь цуврал байж. Цуврал байхдаа бас л бид нэр төвшингээрээ бүр анхын шатанд бол нэг 3-4 зураг. Дараагийн шатанд нэг 6 зураг тийм ээ. Бүр цаашлаад хэдэн хуудас ном байж болох нь шүү дээ. Тэгэхээр ийм маягаар одоо ахиулаад эсвэл чи энэ зургууд дээр бүгдэнд нь асуулт зохио гэж болно шүү. Яг одоо асуух өгүүлбэр зохиох дадлага хичээл байх юм бол асуулт бол зохио.
өөрөөсөө хариулт хийхгүй гэдэг юм уу. Эсвэл чи 5 асуулт асуугаад чи 5 асуултанд нь хариул, дараа нь чи 5 асуулт асуугаад энэ хүн хариулнаа. За тэгээд дунд нь багш яах вэ? Сонсоод одоо алдаа оноог хэлээд хэлсэн өгүүлбэрийн самбарт бичээд эргээд тэрийг зөв болгоод хаана алдаа байгааг нь өөрсдөр нь орлуулад харилцан ярилцуулаад энийг засуулах бол энэ бол нэг үр дүнтэй дадлага хичээлийн нэг юм аа гэж болж байна. За мөн би доод түвшний асуулт гэж ярьсан тийм ээ. За асуултаа бол доод түвшний, дээд түвшний асуулт гэдэг. За тэгээд сая хэллээ тэр Орнштейний судалгаагаар болохоор 70-90% доод түвшний асуулт байдаг гинэ. За тэгвэл 10% нь багш тухайн хичээл дээр дээд түвшний асуулт асуудаг байх нь шүү дээ. Тэгэхээр магадгүй бидний ихэнх хичээл дээр 10 асуулт асуудагт 1-2 нь л үр дүнтэй. Бусд нь үр дүн муутай цаг одоо үе олоогүй байд юм уу яа тиймэрхүү жамлалттай байх нь гэсэн санаа. Тийм учраас би та нарыг энийгээр хэлэх гэж байгаа юм бол асуух өгүүлбэр байна. Тавих асуултаа бүр заавал бэлдэн шүү. Би багш юм чинь ороод ямар ч асуулт асуусан чи асуугаал гаргаад ирнэ би чадна. Ийм юм байж өрөөсөө багшд болохгүй. Өөртөө болохгүй юм бол энэ бидний гаргадаг алдааны юм том алдаад нь шүү гэж хэлэх байна. За тэгээд доод түвшний асуулт ямар асуулт байдаг юм бэ? Голдуу тийм баримтын мэдлэг голсон асуултууд байдаг. Өмнөхийн одоо сэргээн сануулдаг гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. За баримт шаардсан хэд өдөр чи жимд явдیں۔ Тийм ээ. Эсвэл одоо юу гэдэг танаа улсын хүн ам гэдэг ч юм уу иймэрхүү баримтын мэдлэгийг одоо энэний нэг муу тал нь ингэж байгаа ойлгож асуудал шийдвэрлэх чадварыг илрүүлж чадахгүй асуултууд гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн тодорхой фактуудыг өмнө өгсөн тэрийгээ сэргээн сануулж байгаа. За тэгээд хүүхдүүд миний заасан үгийг миний өмнөх хичээлийн юмыг тогтоож үгүй юу гэдгийг шалгах зорилготой байдаг тийм ээ. Өнгөрсөн 7 хоногт би танд ийм заачсан өнөөдөр агаад асуунаа гэж байгаа энэ асуулт маань бидний доод түвшний асуулт байх. Тэгэхээр нэг хичээл дээр хэдэн доод түвшний асуулт, хэдэн дээд түвшний асуулт тавих юм бэ гэдгээ багш маань бас жаахан бодолцгоно. За танин мэдхүн англи шатны асуултууд энэ доод түвшний асуулт байх нь энэ нөгөө өмнөх мэдлэг мэдээлэлээ сэргээн санах тэрнээсээ одоо мэдлэг мэдээлэл авах ийм л шатнд нөгөө нэг гурвалжинг та нар санаж байгаа бах тийм ээ. Румын тавсан маань гурвалжинг гэдэг тэрний хамгийн доотлын түвшний ийм асуултууд асуудаг байх нэ. Тэгээд одоо муу талын энэ доор би тэмдэглэсэн байгаа. Тухайн үед нь ойлгоц ямар байна? Асуудлыг шийдвэрлэх чадвар нь ер нь хэр байгааг энийг өрөөсөө илрүүлэх боломжгүй ийм асуултуудыг доод түвшний гэдэг. За тэгвэл дээд түвшний асуулт нь нөгөө дүгнэлт хийх, задлан шинжлэх тийм ээ. Үндэслэлтэй хариулт гаргах. Үндэслэлтэй хариулт гаргах чадвар гэдэг нь тайлбар хийх ингэсэн учраас эн чинь ийм юм аа гэд ямар нэг юм дээр тулгуурлаад нөгөө өөрийнхөө ярьж байгаа хэлж байгаа юмыг баталж нотлох гэж эсвэл таны ярьсныг эсэргүүцэж болно, зөвшөөрөхгүй байж болно. За тэгээд ийм асуултууд нь дээд түвшний асуулт юу нь ямар байх ёстой юм бэ гэхээр одоо ялангуяа багш нар бол бид нар энийг одоо бүгдийг тогтоодгүй маа гэхэд нэг удаа сонсоод уншчихад ер нь илүү өдөхгүй гэж бодож байгаа. Ихэнхдээ эргэлзээ төрүүлсэн. Маргаантай асуудлыг шийдвэрлэхэд шиглэсэн. Маргаантай асуудлыг өдөөсөн. Сая миний хэллээ. За Трамп тэгээд буудуулсан байна. Трамп энэ талаар ямар сэтгэлтэй байна вэ? Энэ миний тэд оюутныг одоо өдөөж байгаа л нэг хэлбэр. Тэгсэн чинь харин нэрвүүлээд тэр дуртай байх шиг байна гэж. Тэр хүн тэр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж чадчих штэ. Тэгэхээр багшийн тавьж байгаа асуулт бол тэр суралцагчийн үзэл бодол ямар байгааг илрүүлэх чиглэсэн ийм асуултуудыг тавьж явах хэрэгтэй байх нь. Тийм учраас одоо ийм суралцагч бол одоо яг нь тодорхой зүйлийн хүрээнд сэтгэн бодох чадвар шалгахаас гадна
анализ хийх чадварыг илрүүлж өгдөг ийм сайн талтай байх нэ. Тэгэхээр багш бол хичээл дээр тавих асуулт, тухайн үед тавих асуултыг бодож санахгүйгээр ерөөсөө хэлэх хэрэг байх. Заавал одоо өөрөөр хэлбэл хурдтай сэтгэх нь шүү дээ бид нар. Хүнтэй ярилцж байгаа үед чинь за байж чамаас ямар асуулт асууя даа гэж бодох тийм зав байх. Тэгэхээр бид нар ийм байдалд бас өөрийгөө дадлагжуулж, суралцаж, олон юм уншиж ингэж явах шаардлагатай. Зайлшгүй шаардлагатай. Энэ бол тэгвэл сайн шүү гэдэг асуудал бидний нүдд биш. Тийм ээ, тийм байх, тийм суралцах зайлшгүй шаардлагатай гэдэг талаас нь хэлэх байна. За тэгвэл ер нь асуулт. Одоо сая асуултуудын тухай ярьчихлаа. Тэгвэл бидний асуулт ямар байвал зохилтой юм бэ? Тийм ээ. Өмнөх мэдлэгээ шинэ мэдлэгтэй холбох үйлдэл хийлгэхээр тийм асуулт. Эсвэл танил бус нөхцөлд өөрийнхөө одоо мэдлэг, мэдээллийг хэрэглэх ийм нөхцөлийг бүрдүүлсэн асуулт. Тэгээд цаашд нь одоо яах нь? Таны тавьсан асуултын дагуу нөгөө суралцагч чинь одоо асуултын чинь дагуу үйлдэл хийх нь биш хэрэгжүүлэх гэдэг чинь. Хийж гүйцэтгэх. Тэгээд байнгын одоо хэрэглээ болгож өөртөө хэвшүүлж байгаа. Иймэрхүү юмыг шаардсан асуулт байвал илүү зохилтой байх нэ. За тэгээд үүлийн одоо явц. Тэгээд тэр юмнуудын уялдаа холбоо цогц ойлголтыг ирж хайсан. За би ингэж ярина гэхдээ нэгдүгээрт нь юугаа хэлвэ, хоёрдугаарт нь юугаа хэлвэ, гуравдугаарт нь юу вэ? Энэ маань тэгээд эхлэл өрнөл төгсгөл хэсэгтэй болж чаддаггүй. Тийм ээ? Иймэрхүү одоо багш өөрөөр юу гэх юм? Эхлэлт нь ямар асуулт тавих вэ? Төгсгөл дунд нь ямар асуулт тавих вэ? Төгсгөлд нь. Нэг киноны тухай ярьлаа гэж бодъё л да. Яриуллаа гэж бодъё. Үлгэр ярьчаад эцэст нь дүгнэлээ гэж бодъё. Тэгэх юм бол яах нь? Одоо дарааллаа хүртэл багш тухайн суралцагчдыг ярьж явах явцад нь бас чиглүүлсэн л асуултуудыг тавьж байгаа. За тэгээд одоо болсон үйл явдлуудыг нэгдэх төрлөөр задлан шинжлэх, хийж байгаа үйлээ зөвтгөх, нотлох, өмнө хэлсэн тийм ээ. Таны хэлснийг эсэргүүцэж болно. Болж байгаа нөхцөл байдлыг шүүмжилж болно. Эсвэл өөрийнхөө ярьж байгаа минийх зөв гэдгээ тэр хүн зөвтгөх, тэрийг нотлох хэрэгтэй. Үйл явц болж байгаа бодит байдлуудыг дүгнэх. За тэрний дагуу шийдвэр гаргах, өөрчлөх, бүтээх, боловсруулах ийм үйлдэл шаардсан асуултуудыг багш бэлтжих нэ. Ер нь л бол тодорхой сэдвүүдээр олон удаа давтамжтай хийгдэж энэ дадлууд чадварууд багшд бас суудаг. Гэхдээ нэг төрөлхийн нэг тийм нэг ухаалаг мэдрэмж сайтай хүмүүс бол энэ баг бэлтгэгдсэн байдаг юм шиг байна. За тэгээд эндээс бас нэг юм хэлий нөгөө хэлний төвшин тогтоох шалгалтыг авахд тийм сургалтанд сууж исэн. Тэр үед бол одоо нөгөө Америкаас багш ирээд сургалт явуулаад дараа нөгөө монгол хэл суралцж байгаа гадаад иргэдийн төвшин тогтоолгоод англи хэл сурсан гадаад иргэдийн төвшин тогтоох тийм дадлах хичээлүүдийг олон оруулаад олон кассетүүдийг сонсгоод тэгээд тэр ярилцагч тэр тест авч байгаа төвшин тогтоох гэж байгаа багшийн тавьж байгаа асуултаас бол маш их юмыг одоо миний хувьд суралцсан. Тэгэхээр хүнийг яаж одоо ингэж яриулах юм бэ? Яаж энэ хүнийг одоо ингэж одоо тэр ойлгоцсон нь ямар байгаа юм? Тийм ээ? Энэ хүнд асуудал шийдвэрлэх чадвар байна уугүй юу? Тэр олон талаас нь ер нь хүнийг илрүүлэхийн тулд тэр хүний доторхыг гаргахын тулд багшийн тавих асуулт, ярилцагчийн тавих асуулт гэдэг их чухлаа. Тийм учраас би та нарыг энэ асуух өгүүлбэрийг зохиох, асуух өгүүлбэрээр асуултаар суралцагчдын одоо ярианы дадлах хичээлийг гэдэг юм уу удирдах, чиглүүлэх ийм байдал багш нар өөрсдөө их сайн боловсруулаараа бэлтгээрэй гэж захих байна.
цээрлэх зүйл бол бие тоох. Би чадна гэж бодох. Ерөөсөө 10 одоо бүгд багш нар бай 10 багшаас 10 өөр асуулт асуух тийм чадвартай байх шаардлагатай л гэсэн санаа шүү. За одоо нөгөө ангид дахиад нэг дараагийн нэг жишээ бол одоо тийн ялгалуудыг дадлага хичээл дээр хэрхэн хийвэл зохимжтой байдаг вэ? Одоо тодорхой хэлцүү рүү орж ирж штэ. Ингийн нийлмэл өгөр байд юм уу? Тус томш өгөл рүү байд юм уу? Эсвэл одоо үгийн сан давтах хичээл байд юм уу? Юу ч байж болно. Одоо миний зүгээр та нарт авсан жишээ монгол хэлний одоо зөв бичигдэх дөрвөн талаасаа бол харьяалахын тялгал хамгийн хэцүү юм тийм ээ. Багш болгон мэдж байгаа 5 хэлбэртэй тэгэл тогтворгүй энэ гараад ирдэг нэлээд төвөгтэй. Тэгэхээр хэлцүүн дүрмийг бол ер нь олон эрдэмтдийн судалгаануудыг үзэж яхад ингэсэн л байд юм билээ. Хэрэглээ талаас нь хэл зааж байгаа улсууд бид нар тэгэхээр хамгийн чухал дүрм юу вэ гэж ингэж асууж байгаа тохиолдлууд байдаг шүү дээ. Тэгэхээр хэлцүүн дүрмүүдийг чухал биш гэдгээр юм уу ингэж өрөмбөлж дараалуулж дугаарлаж болтгүй л гэсэн ийм боломжгүй гэж үздэг юм байлээ эрдэмтдийн хувьд. Харин зүгээр бид нар өөрсдийнхөө хэрэглээг бага зэрэг тодорхой хэмжээнд одоо дугаарлаж болохоор л юм гэж бас боддог. Тийм учраас бид нар энэ хэлцүүг одоо давтаад дараа нь дадлах хийх хичээл хийхээрээ юуг эхлээд одоо энэ хүнд хэвшүүлэх вэ? Энэ хүнд одоо хэвшил дадал эзэмшүүлэх вэ гэдээ ирэхээр бидний хувьд болохоор одоо харьяалахын тялгал дээр бол эхний ээлжинд огноог автъя. Энэ бол нэг яг сөрдөж дасгалын номууд дээр бол элбэг тохиолддог дасгалууд шүү дээ. Тэгэхээр энийг бол нэг сайхан харьяалахын тялгалыг зөв хэрэглэх дадлах хичээл дээр бол ашиглах боломжтой. Хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр вэ тийм ээ. Энэ дээр чинь бид нэр харьяалахын тялгалгүйгээр ерөөсөө хэлэх боломжгүй. Тэгэхээр энэ бол одоо нэг тэгээд энд анхаарах юм юу байх вэ гэхээр дадлага хичээл дээр багш бол үгийнхаа харьцааг сайхан тааруулах хэрэгтэй. Эр үг хэдийг авах вэ? Эм үг хэдийг авах вэ? За дүрмийн гажилттай үг хэдийг авах вэ тийм ээ? Нийт өгүүлбэрийн маань одоо хэмжээ хэд байх юм? Ямар хэрэглээг нь одоо нэгдүгээрт болгож явах вэ? Би сая хэллээ. Хэрэглээ талаас нь зөвхөн за онцоор өдрийг нэг зөв хэлдэг болгоч энэ хүн тэгвэл төрсөн өдрөө хэлдэг болчихно. За дараа нь одоо гэрийнхээ хаягийг нэг хэлдэг болгоч юмсан гэдэг ч юм уу. Яагаад гэвэл монгол хэлний нэр чинь бид нар байрныхаа дугаарыг хэлэхэд тэгээд тэдгээр байрны тэдгээр орсны тэдгээр давхрын тэдэн тоот гэх тийм ээ. Дандаа харьяалахын тялгал ярьдаг ийм юмнууд байна. За жишээ нь энэ дээр орны нэрсээр хаана байна вэ гэдэг үг тийм ээ. Тэгээд дээр доор дотор наан цаана гэж бүх одоо орны нэрсийг зарлахтаа бол энэ дадлага хичээл дээр авч байгаа материалууд жишээнүүд ер нь хийсвэрлэхгүй байвал зүгээр юм шиг санагддаг. Илүү бодиттой амьдралд яг хэрэг болдог талаас нь учраас одоо энэ би сая өмнө хэлсэн нөгөө хэрэглээгээ дугаарлаад ирнэ гэдэг маань ямар нэгэн хийсвэр юм ярихгүй бодиттой амьдрал хэрэгтэй зүйл тэгээд орчинд нь байгаа зүйлсийг ашиглах. Жишээлбэл орны нэрийг хэрэглэж явах чинь энэ хэдийг сайхан дахин хэрэглээд ашиглаж болно шүү дээ. Тэгэх юм бол энэ чинь амхан шатны хүн дээр энэ нэгнүүд ашиглагдана. Дунд болоод хүндгийн шатанд бол энэ нэгнүүд бол аль хэдийн одоо дадлага хичээлийн өгүүлбэрийн хэрэгцээнээс гараад ирчихсэн байна. За мөн энэ дээр одоо яг дугаар асуух, дугаар хэлэх тийм ээ. Адилхан яг нөгөө харьяалахын тялгал бол маш олон үгэн дээр гараад ирсэн байгаа. Гэхдээ бид нар яг өөрийнхөө хэрэглээг талаас нь хараад гэрийн хаяг хэлэхэд монгол хэлэн дээр бол эдгээр заавал хэрэг болдог. Тэгэл энийг чинь дугаар хэдвэ гэдг нь өөрчлөгддөг юм байна шүү. Гэдгийн тогтоолгол өмнөх одоо нэр өгнүүдээ өөрчлөөл ингээд гаргаад ирж байгаа нэг хэрэглээ. За мөн утасны дугаар тийм ээ асуухад бид нар заавал энэ харьяалахын тялгалыг хэрэглэх юм байна. Тийм үү? Тэгээд мөн машины дугаарт асуухад дахиад энэ харьяалахын тялгал хэрэглэх. Тэгэхээр монгол хэлэнд альва нэгэн юмны дугаарыг ашиглахаар харьяалахын тялгал явуулдаг юм байна гэдэг нь энэ бидний энэ бичлэгээс харагдчих болно. Самбар дээр бичиж байгаа багш бол за эндээс
хоёр өгүүлбэрт аль альнд нь орсон ямар үгнүүд байна уу гэдээ асуух чинь хүүхэд аяндаа хэлнэ шүү дээ. За иймэрхүү маягаар. Тэгээ монгол хэлний хүмүүсийн нэг төрмөл нэг сэтгэлгээ байна шүү дээ. Бүхлээр нь аваад одоо их нэгжээс бага нэгж рүү явдаг, бүхлээс хэсэг рүү явдаг тийм ээ. Зүгээр уламжлалт нөгөө цээжлүүлээд явдаг сургуулийн аргыг шүүмжилдэг эрдэмтэд хүмүүс байж л байдаг. Гэхдээ тэр үед ч гэсэн олон мундаг эрдэмтэд төрөөл мундаг судлаач нар байгаа л өнөөдрийн бидний одоо ам бардам хүмүүст гайхуулж байгаа энэ их бүтээл, энэ их мэдлэг эрдмийг бүү болгоод бичээл үлдээсэн байдаг. Тэгэхээр бидний тэр нөгөө уламжлалт одоо цээжлүүлээд тогтоолгодог тийм ээ. Тэр арга бас тийм муу арга биш л гэж үзэж байгаа. Тийм учраас ерөнхийд нь багцлаад ингээд мэдээллийг өгөөд тэгээд тэрийг цааш нь ингээд задлаад за дугаар асуухад юм байна. За тэгээд цааш нь задлаад ингээд хэлнэ шүү. Тийм үү. Тэгээд хаяг хэлэгцэн тэд нар доороосоо явдаг бол бид нар одоо ингээд бүхлээсээ улсаасаа эхлээл бот руугаа ороод, хороо руугаа ороод, байшин руугаа ороод, орц руугаа ороод, давхар руугаа, хаалга руугаа ороод ингээд бид нар дуудаг энэ бол манай Монгол уламжлалт сэтгэлгээ. Тийм ээ. Бидний эндээс бидний юмнууд бас ингэ харагдчихад. Тэгэхээр энэ байдалтайгаа холбоо тайлбарлах юм бол ган хүмүүст ч бас ийм барил нь бас байж байгаа байх гэж бодож байна. За ингээд харьяалахын тялгалаа. За мөн харьяалахын тялгалын бас нэг дадлаг хичээл дээр бид нар харьяалахын тялгалтай хэрэглэгддэг. Одоо энэ бодлоор тухай, оронд гэдэг үгнүүдийг хэрэглэхэд яахан тайлбар хийх гэдэг шүү дээ, тийм үү? Тэр нэг тайлбарлан ярих арга гэдэг байж. Ямар нэгэн юмыг харж агаад эсвэл өөрийнхөө мэдж байгаа юмыг хийж байгаа зүйлийг хүн тайлбарлаад ярьдаг болно гэдэг бол энэ бол одоо бидний одоо ажлын бас нэг чухал хэсэг зорилго тийм ээ. Тийм учраас за энэ дээр одоо яаж хэрэгэлсэн байна вэ гэхээр зүгээр нэг одоо асуултуудыг ингээд ярилцж байгаа юм шиг мөртлөө нөгөө үгнүүдийг энэ үгнүүдийг хэрэглэхдээ харьяалахын тялгал ашиглах юм а гэдгийг энэ яриагаараа өгөөд эцэст нь багш дүгнээд энэ дадлага хичээлд ингээд дараагийн хичээлээс эхлээд яах нь нөгөө хүмүүс чинь багшч ажиглаад явна, удирдах чиглүүлээд явна. Нөгөө хүмүүс чинь өөрийнхөө бодож байгаа бодлыг жаахан ч гэсэн хүнд илэрхийлээд эхэлнэ. Энэ бол ер нь за анхан шатны дээд төвшний төгсгөл хэсэг дунд төвшний одоо анхан шатанд ийм болчихсон байх юм бол бас хүнтэй харилцахад нь илүү төхөмтэй болсон байна. За энэ 7 хоногт юу хийв? Одоо нөгөө хийсэн бэ гэдэг нь одоо байх сан сэн дээр хэлээгүй шүү дээ. Юу хийв гэдэг чинь. Тэгэхээр яаж вэ? Бас нэг арай нэг ярианы төвшин рүү монголчууд руу ойртоод ирж байна. Бид нар ер нь ярианы хэлэнд ихэнх асуух өгүүлбэрээ үгүйт ихэнх нь биш за нэг 10 өгүүлбэрийн 6-7-гийн баг вэ хэлбэртэй хэлэх гэдэг шиг санагддгийг магадгүй энэ нутгийн аялалтай холбоотой байна уу үгүй юу мэдэхгүй. Зүгээр миний ажиглаж байгаа л тэгж харагддаг. За тэгээд би ном уншсан, кино үзсэн, музей үзсэн гэлээ. За тэгэхээр таны бодлоор би бас тэр номыг унших хэрэгтэй юу? За энэ хэрэгтэй хэрэггүй үзчихсэн л хүн байна. Тэгэхээр нөгөө хүний чинь одоо таны бодлоор гэдэг нөгөө хүнд маань шин юм. За энэ юу гэхээр магадгүй тэр тухайн хэлээр нь хэлээд өгч болно. Би таны бодол мэдмээр байна гэж хэлж болно шүү дээ. Энийг тайлбарлахтаа. Тэгээд монгол хэл нь хэрвээ хүн бодлоо ярьж байгаа бол ингэж эхэлнэ. Миний бодлоор, таны бодлоор, чиний бодлоор, түүний бодлоор. Ингэхдээ залуу хүүхдүүд бол ялангуяа орхино авч. Бас эн чинь ер нь хүний нэг хэрэгцээ биш. Өөрөө өөрийгөө бусдад ойлгуулах энэ хэрэгцээ байдаг тийм ээ. Өөрийнхөө бодож санаж байгаа хүнд ойлгох хэрэгцээ байдаг. Тэгэхээр энэ хэрэгцээнд нь нийцж байгаа учраас энийг бол төвөггүй ойлгож. Тэгээд тийм миний бодлоор та тэр номыг унших хэрэгтэй. Тийм ээ зөвлөгөөх чинь. За нөгөө хүнээс нь та юу гэж бодож байна? Түүний бодлоор би тэр номыг унших хэрэгтэй гинэ. Харин таныхаар гэдэг нь яаж нөгөө сүйдэрлэж штэ. Ингээд энэ ингэж байна. Одоо энийг би яах юм? Миний бодлоор та унших ёстой. Нөгөө хүн маань бүр хэрэгтэй биш ёстой болгоод ирж. Тэгэхээр энэ хоёр хүний хэрэгтэй ёстой хоёрын хооронд бас жаахан ялгаа байж байгаа тийм ээ.
За баярлалаа, би тэр номыг заавал уншнаа гэж ингэх жишээтэй. Тэгээд нөгөө аргуудаа бол цаашлуулаад ингээд тавьж байгаа асуултын байдал өөрчлөгдөөл явах. За танаа гэрүүлийнх юу хийсэн бэ? Энэ дээр бол та юу хийсэн бэ байжсэн нь одоо танаа бол аав ээж гэл тийм ээ, таны бодлоор аав ээж чинь тэгэх хэрэгтэй байсан уу? Үгүй миний бодлоор манай аав тэгэх хэрэггүй байсан. Яагаад? За тэгээд яагаад гэдэг асуултанд хариултыг эцэст нь яах вэ? Заавал тэр хүнд талархал илэрхийлээ. Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Ингээд ирэхээр нөгөө хүнд чинь нөгөө дараагийн удаа тантай арай илүү нээлттэй байх. Багшд тохиолддог нэг бэрхшээл бол суралцагч ярихгүй байх тохиолдол. Зөв буруугүй ярьж байгаа сурагч бас бидний ажилд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж байдаг. Тэгэхээр багш хичээлийнхаа төгсгөлд, ярианыхаа төгсгөлд дандаа нөгөө хүндээ дараагийн удаад би энэ хүнтэй ярилцаж болох хүн байна шүү, би чадчих байгаа юм байна шүү гэсэн ийм ойлголтоор байнгын өгч явах хэрэгтэй гэж зөвлөх байна. За мөн дадлаг хичээл энэ нэг л асуулттайгаа л холбоотой байж байгаа. Бас нэг дадлаг хичээлийн нэг онцлог өмнө яг л ярьсан шүү. Нөгөө асуулт зохиож чадах. Энээс асуулт асууж сурах. Одоо энэ дээр тухайн үгээ мэдэхгүй хүн бол хүүхдэд гэж дээрээс нь энэ хүний хэлзүү мэдлэг нь нөхөршийн диалгалыг мэддэг байжээж энэ дээр бол хэнд гэдэг асуултыг асуун тийм ээ. За хүүхэд гэдгээ мэддэг хүн бол хэн гэдэгтэй холбоотой гэдгийг мэднэ. Хүүхэд гэдгээ мэдэхгүй юу ч мэдэхгүй бол нөгөө хүн чинь нөгөө хүн байв, хүнтэй холбоотой бол хэн, юмтай холбоотой уу, амьтантай холбоотой юу гэж асуух гэдгээ мэдэхгүй байж байгаа шүү. Тэгэхээр энэ төвшний асуулт, ийм дадлаг хичээл бол бас л ялгалуудыг үзээд дуусчихсан нэг дунд төвшин рүү орж байгаа ийм суралцагчийн төвшөнд асуултууд байх нь. Тэгэхээр энэ дадлаг хичээл дээр бол ангид хийж байгаа ийм дадлаг хичээл дээр бол энийг хийж яагаад дараагийн удаад нөгөө суралцагчийг гадуур аваад явахд бол эсвэл одоо ингээд монгол хүмүүс харилцан ярилцж байгаа тохиолдолд тэр яриа руу ороод хажуунаас орж ирэх бэлтгэл энэ одоо юу гэдэг native speaker-ууд тийм ээ, их хэлтэн хүмүүс ингээд яриа өрнөд ингэж яхад хэрвээ тэрийг сонсоод ойлгоод тэр ярианд оролцож ирж байгаа хүн бол бас төвшин бас нэг гайгүй болж байна гэсэн. Тэгэхээр бидний бас нэг зорилго нөгөө хүнийг хүмүүсийн яриа руу ордог болгож, хүмүүсийн ярианд одоо их хэлтэнгүүдийн ярианд дундаас нь оролцох, тэрэнд ойлголцох, тэнд оролцож одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх энэ чадварыг бас анхаарч авах хэрэгтэй. Энэ бол бас л бидний л одоо өмнөө тавьдаг зорилго тийм ээ. Тэгэхээр энэ дээр энд одоо тэгэл манайх гэдэгт ямар асуулт байх, гэрийн даалгавраа ямаасаа мэддэггүйгээд үйл үг болоод ирлээ тийм ээ. Энд харьяалгын диалгал байж цаг хугацаа заасан үг цаг зааж тийм. Иймэрхүү маягаар нөгөө үндсэн асуух төлөөний үгнүүдээ яг үндсэн хэлбэрээр нь гаргах юм уу? Эсвэл ялгалаар хөвөрсөн хэлбэрээр тавих асуултууд гаргах юм уу гэдгээ багш бод. Эсвэл энэ хоёрыг холих юм. Жишээл хэн гэсэн асуулт юм уу? Эсвэл хэний юм уу? Эсвэл хэн хэний хэнээс хурыг л энд оруулчихад юунд юугаар юутаг энд оруулах юм уу гэдгээ тухайн үед багш бодох хэрэгтэй. Асуултаа бэлдэж явахдаа, өгүүлбэрүүдээ бэлдэж явахдаа энийг бодох нь шүү дээ. Тийм ээ. Хэдэн гэх юм уу, хэдэн удаа гэдэг асуулт тавиулах юм. Энийг бол яг ингээд харьцаагийн сайханд харуулад өмнө би хэлсэн харьцаа гэж ийм үг тэгээ хэлзүүн ажилтуудаасаа гадна одоо ямар төвшөнд одоо байлгах юм бэ гэдгээ бүр үг нэгүрчлэнгээ бодох хэрэгтэй. Тэгээд нөгөө анхны нөгөө adopting гэдэг хоёр үгэн дээр хэрвээ хүний материал хэрэгжилж байгаа бол энийг болохгүй гэсэн юм биш, болно, сайн, харин өөр юм болох хэрэгтэй. Энд чинь ийм байгаа юм байна шүү, ийм байна шүү, ингэж шүү, энэ болох юм байна тийм ээ. Энэ дээр бол байнга ажиллаж явах шаардлагатай. Ингээд одоо энэ дээр яаж цаг хугацаа заасан үгнүүдийг нөхөөлөх бас бол энэ бол дадлаг хичээл дээр бас байж болно шүү дээ.
За энд нэг юм шүү дээ гэдгийг улаалгасан байна. Энийг хэрэглэх юм уу үгүй юм уу? Таны суралцагч чинь одоо ямар төвшөнд дадлага хийж байна? Тэр дадлагаас төвшингээс хамаарат энийг ашиглахгүй чинь шийдэгдэн тийм ээ. За гэх мэт янз бүрэн байдлаар одоо дадлага хичээл дээр. За энэ тохирох нөхцөлийг сонгоод өгүүлбэрийг үүсгэх асгал байж байна. Тийм ялгал ороод дуусчихсан хүмүүс шүү дээ. Энэ бол. За дараа нь энэ улаан нөхцлүүдээ энэ дээр олж гэж байгаа учраас энэ бүр хооснороо байж бол өөрөө олох хэрэгтэй, бодоод олох хэрэгтэй. Тэгээд нэр үг байж байгаа учраас яаж олох юм, ямар диалоглууд байх юм, монгол хэлэнд энэ дээр яаж хэрэгэлдэг юм. За энэ дэвтрийг гэдгийг ээтэй бичих үү, ээгүй бичих үү. Мэдээж хэрэг бид нар багш хүмүүчээс зөв заах хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд би хэлсэн хэл зүйн дүрмийг үзээгүй бол бид нар зөв буруу байсан ч заримдаа нүдэн анаад өнгөрөх. Нэг ийм сонсчихсан нөгөө хэлний төвшин тогтоох шалгалтууд байдаг шүү дээ, тийм ээ. Энэ тохиолдолд бол хэрвээ хүнийг ингээд нөгөө харилцах чадварыг нь дээшлүүлэх гэж байгаа тохиолдолд хэл зүйн дүрмийн алдаануудыг тоолох шаардлагатай гэсэн нэг. Тэрэнд нэг анхаарал ачаад болно. Энэ хүн сонсож ойлгож байна уу? Энэ хүн уншиж ойлгож байна уу? Энэ хүн өөрийгөө хүнд ойлгуулж байна уу гэдг нь хамгийн гол чухал. Тэгэхээр бид нар энийг ингэж бас бодолцож үнийг дүгнэхдээ одоо аль талаас нь хард дүгнэх вэ гэдгээ бас бодох шаардлагатай. За дадлага хичээлийн тухай нэгэнт ярьж байгаа учраас бид миний зөвлөх юм бол багш хүн бол ер нь гарт таарсан гэдэг юм уу өөрт ойрхон байгаа материалуудыг одоо үр дүнтэй маягаар ашиглах. За энэ дадлага хичээл гэж бодъё. Тийм ялгалууд ороод дуусчихсан. Охиршгийн ялгал орчихлоо. Дараа нь одоо нөгөөхөө тийм ялгалуудаа орчихсан тэгчгээд үйл үгийн цагууд өгсөн байгаа. Шоколад аваад ирж байгаа болохгүй гэж. Тийм ээ. Энэ шоколадны сайн тал нь юу байдаг вэ гэхээр 7 төрлийн шоколад байдаг. Тэгээд одоо багш асуух байх нь. За чи юутай шоколад идэх вэ? Энд одоо сүүтэй, кофетэй, гринтэй, хейзелнаттай, хейзелнат алмондтай, дарк кримтэй, дарк мустэй гэд ингээд нөгөө заач гэсэн нөгөө тай тэгээ хэрэгжилж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь бодно шүү дээ. Энэ багш чинь нэг ийм зааж исэн нөгөөхийгөө ашиглаад байна шүү дээ. Ингээд ийм амарх юм юм чинь. Тэгвэл багшаа би өнөөдөр мерситэй ирсэн гэж хэлж болох уу? Болно шүү дээ. Энд чи яг л зөв байхгүй тийм ээ. Ийм амархан шүү дээ монгол хэл чинь. За тэгээд нөгөө шоколаднаасаа сонгуулна өөрсдөр нь. Тэгэл нөгөө хүүхд чинь багшаа сүү гэдэг үгээ мэдэхгүй байвал магадгүй би милктэй шоколад идье. Болж байна. Энэ сайн байна. Багшаа би кофетэй шоколад идье. Болж байна. Хейзелнаттай шоколад идье. Болж байна. Тийм ээ. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо суралцагч нараа аваад дэлгүүр орохоор яадаг вэхээр мэдээж хэрэг бүх үгийг мэдэхгүй ч гэсэн ерөнхий одоо хэл зүй тал нь зөв байх хэрэгтэй. Нэг удаа Японы оюутан дэлгүүрт оруулсан чинь үе кофе авъя гэдэг хөдөлгөгч ойлгодгүй. Тэгээд бидний миний заасан юм юу гэхээр та хэрвээ тэр тухайн юмны одоо монгол нэрийг нь мэдэхгүй байвал та тэр материал дээр одоо заасан байгаа үгийг ашиглаж болно. Жишээлбэл дээр нэвэ авъя гэж хэлж болно л гэдэг байхгүй. Сан юу гэдэг нь аяг шаад зунгаах чинь sunlight авъя. Эсвэл нөгөө шүдний дээр чинь юу Colgate авъя ч гэдэг юм уу. Фотортой Colgate авъя ч гэдэг юм уу. Ингээд нөгөө өөрийгөө илэрхийлэх чадварыг нь хүнд ойлгуулах чадварыг одоо сайжруулахын тулд дадлах хичээлэр нь үе авъя ойлгодгүй. Тэгсэн тэр нь юу байсан гэсэн. Авъя гэсэн. Кофе. Та нар мэдэн шүү дээ. Тэгээд үегээ бичсэн нэрийг нь гэж уншдаг. Тэр яг хөө тэрэн дээр инээдэн болоод нөгөөх чи ойлгохгүй сүйдээ гараараа заасан чинь нөгөө кофе авчаасан нэг тал. Тэгэхээр ийм маягаар ч гэсэн тэгээд тэр хүн өөрийгөө ойлгуулад хөдөлгөөн авах та хийгээд гарч байгаа нь хамгийн сайн. Тэгэхээр энэ нэг хичээл дээр одоо энэ маань дадлах хичээл болохоос гадна хүүхдүүдийг урамшуулад өөрийнх нь дуртай юмыг мэдэж аваад тийм ээ багш. Тэгээд бас нэг аятайхан дадлах хичээл тэдний урам сэргээсэн тийм сайхан хичээл болж чаддаг.
Одоо миний хувьд бол одоо их хэрэгэлдэг нэг арга маань байна. За жаахан гүнзгийрээд ирэхээр нөгөө шарсан өндөг, чансан өндөг анхан шатан дээр ч бас нэг цөөхөн тоогоор хэрэгэлдэг. Будсан өндөг тийм ээ. Гэх мэтэр өмнө л адилхан шүү дээ энэ чинь. Дадлаг хичээл дээр л ордог. Өмнө заач гсэн байгаа. Тэгэл одоо нэг хичээл дээр хүүхдүүдтэй сайхан нэг чансан 5 өндөгтэй хэдэн суралцагч байдаг. 5 өндөг шарч гсэн. Тэгээд яа гэдэг нөгөө нэг юуны баяр болдог шүү дээ. Юу гэдэг лээ? Улаан өндөгний баяр. Тэр үеэр одоо будсан өндөгтэй ч юм уу. За чи ямар өндөг гэдэг вэ? Би чансан өндөг гэдэг, би шарсан өндөг гэдэг гэхлээр энэ бол дахиад л нөгөө дадлаг хичээл. Тэгэхээр хийсвэрлэхгүй гэдгийн учир нь энэ дадлаг хичээл ер нь аль болох л бодтой, аль болох л амьдралтай холбогдсон, ямар нэгэн үйл явдалтай холбогдсон ийм одоо бодит үйлдэл хийхээр ийм юмнууд байвал илүү тохиромжтой, илүү үр дүн сайтай. За тэгээд мөн дадлаг хичээл өөрсдөр нь бүтээл хийх гэж юм тийм ээ. Шүлэнд орж болно. Эсвэл одоо шүлний тухай, хоолны тухай өнөөдөр ярилцгаая. Танах голдуу ямар хоол хийдэг вэ? За манайх шүл идсэн, хуурга иддэг, мэддэг гэж магадгүй шүү дээ. Тэгээд тэгжсэн урд нь баахан хүнсний юм байлаа. Энэ анхан шатан дээр бол сайхан хичээл. Энэ өндөг, будаа, пүнтөөзгөл бүгдийг нь уншууллаа. За тэгж яагаад энд нь шүл, хуурга гэдэг хоёрыг шүл гэхээр хүүхдүүд мэдээж хэрэг ойлголт байгаа. Хуурга гэдэг ойлголт нь байж байгаа тийм ээ. За одоо энийг яаж холбох юм бэ? Нөгөө хамтлагийн диалогийг сайхан хэлбэрүүдийг давтах, дадлаг хийх сайхан жишээ тийм ээ. Тэгээ нөгөө хэд чинь бодож шүү энэ чинь амархан л юм биш тийм чинь. Хэрвээ тэгж яг ингээд бүтээлчээр хийлэхгүй бол тэр хүмүүс тийм амархан гэдэг мэдрэмж нь төрөхгүй. Тэгээд ирэхээр л төвхтөө бэрхшээлтэй хүндрэлтэй юм шиг л санагдах нь зайлшгүй. За мөн тодорхой тийм ялгалаар өмнө хүүгээ захирддаг үйл өгсийг хэрэглэхийн дадлаг хичээлийг бол нэлээд олон удаа давтамжтай хийж ижил тогтоогоод байх шиг байдیں۔ Жишээлбэл одоо хүртэл гайгүй болцсон хүн би багш асуусан гэж зогсож л байгаа байхгүй. Нөгөө тийм ялгалыг нь орхичихсан. Тэгэхээр энэ дээр бүр байнга шүү гэдгийг хэрэглээд нэлээд олон удаа хэлж хийдэг ийм дадлаг хичээл нэлээд шаардагддаг. Тэгэхээр би энэ 4 хүн бичсэн боловч монгол хэлэнд бас нэлээд ийм үйл өгнүүд бас байгаа шүү дээ. Тийм ээ жишээлбэл итгэх гэдэг үг тасгтгүйнийг дандаа дээтэйгээр тийм ээ. Найдах гэдэг үг яадгийн, гомдоох гэдэг үг яадгийн, өөлөөлөх гэдэг үг яадгийн тийм ээ гэх мэт тийм үгнүүдийг одоо төрөлжүүлж болно. Миний энэ үед бол ерөөсөө хэрэглээ талын байгаа л хамгийн эхлээл бидний одоо хүлээгээрээ гэдэг үг байнга хэлээрээ гэдэг үг байж байна. Суу гэдэг үг, уулзах гэдэг үг өдөр тутам баг хэрэг болдог учраас хэрэглээ талыг нь бариад энэ дадлаг хичээлийг энийг нэг дадлаг хичээл хийхгүйгээр давтахгүйгээр нэг тогтчихдаг юм биш, төвшчихдэг юм биш. Тийм учраас энэ дадлаг хичээл дээр заавал ийм сэдвийг оруулж өгчүүл нэг төрлийн айтайхан дадлаг хичээл болох юм аа. За үгсийн саны дадлаг хичээлүүд бол арт өгнөх хөлөх, тоглоомын арга, хөзөр тоглох, үг дамжуул, үг үтгэх тийм ээ. Бидний хувьд бол хөзөр тоглоход хөзөр зүгээр ердийн тоглох дадлаг хичээл дээр бол монголчуудын хамгийн их тоглодог хөзөр зааж өгдөг. Энэ маань их үр дүнтэй. Хаанч очсон ингээд ялангуяа аялал маяллаар явах, айл майлд очиход цаг зөв өнгөрөх тэгээд их олон үг сонсох. Өөрөөр хэлбэл нөхцөл нь бүрдэж өгдөг. Тэгээд хөзөр 2 янз байна маань. Ердийн одоо хөзөр байна. Гэтэл манай болормоо багшийн бэлтгэсэн нөгөө хөзөр дээр өгнүүд ингээд бичээд принтерлээд скотчтад наачсан. Тэгээд тэр өгнүүдээ одоо хилээд эсрэг утгатай үг нь олд юм уу? Эсвэл ижил утгатай үг нь олд юм уу? Эсвэл одоо өгүүлэр бүтээдэг ч юм уу? 3-4 янзаар ингээд ойлгохтойгоор тоглодог ийм хөзөр тоглоом бас байна. Энэ үгийн сангийн дадлаг хичээл дээр. За үг дамжуулах байж байна. Үг дамжуулах бол шивнээд хэлж байгаа тохиолдолд бол үнэхээр сайн сонсоод
их хөгжилтэйгээр эднэр болдог. За тэгээд мөн шинээр үүтэх тасгалууд хийлгдэг энэ үгийн сангийн давтлах хичээл дээр бол олон янзаар ер нь хэрэгжилж болоод байгаа. За энэ жаахан гүнзгийрсэн мөн дээр бидний нэг дадлаг хичээл байна. Одоо та нар бол ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг ахлах ангийн хүүхдүүд дээр бол энэ тоглоомыг ашиглаж бас бол сам сэр гэдэг тоглоом энэ яг нь сонгуулийн сурчлагын үеэр л гарсан нэлээд хэдэн жилийн өмнөх тоглоом л доо. Гэхдээ энэ Монголын түүхийг ингээд 11 оноос хойш ингээд он дарааллынхан даваа өгчихсөн. Тэгээд энэ хөлөг тоглоом энэ шото тэгээд энэ 4 өнгийн 2 ийм нэг хүүтэй. Тэгэл энийг ингээд дараалалаар нь яг ингээд хүүчийн нэг 5 дүүрлээ. Ямар өглөө нэг тоглоом шиг тэгээ ингээд тоглуулад энэ дээр бол Монголын түүхтэй танилцуулж өгөхөд бас их сонирхолтой. Тэгээд дараа нь эргээд ингээд нөгөө хүнтэйгээ дараа нь ярилцсан шүү дээ. Одоо энд Монголд ингээд ийм юм болсон юм. Тэгвэл энэ үйл явц танаа оронд хизээ болсон юм бэ? Гэдэг их маягаар өөрийнх нь орны түүхтэй харьцуулж эсвэл зөвхөн танд Монголын түүхийн талаар дахиад мэдмээр юм байна уу гэдэг ч юм уу. Энд чинь ингээд нэг хоёр нүүр сэдв байд юм а. Тэгэхээр энэ бол хангалттай болно. Тэгээ энэ дотроос хамгийн гол юмнуудын хамгийн сүүлд нь за онцлог үйл явдлуудын танд ингээд хэлж өгье. Тэдэн онд ингэсэн тайлбар багш хийж болно. Тухайн суралцагчийн төвшин хэр байна уу гэдгээс хамаарат хэр өргөн утгаа тайлбарлах вэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Нэг ийм дадлаг хичээл дээр хэрэгэлдэг материал байна. Та нар голж авах боломжтой байх гэж бодож байна. За энэ хичээл бол манай дадлаг хичээл дээр ашигладаг. Энийг эмч эсвэл тамирчин мөн нөгөө спортын дасгалжуулагч, спортын сэтгүүлч тийм биш бол нэлээд гүнзгий төвшөнд хэрэглээд үгийн сангийн нөгөө хоёр янзаар баяжуулдаг гэж хэлсэн тийм ээ. Өмнө заажсэн хөргөжүүлэн баяжуулах, бэхжүүлэн баяжуулах. Тэгэхээр энийг бол одоо мэддэггүй үгнүүдээр орж ирнэ гэдэг чинь хөргөжүүлж яах гэсэн тийм ээ. Өмнө мэдж байгаа үгнүүдийг одоо батжуулаад бэхжүүлээд баяжуулах хичээл дээр. Энэ бол одоо хаанчл байдаг штэ. Тэгээд энийг бол ингээл аваад ашигласан сайхан л хичээл болж байсан. Хамгийн сүүлд би нэг эмч хүн дээр хэрэгэлсэн. Тэгэл маш одоо үр дүнтэй дадлаг хичээл болсон. Тэгэл дараагийн удаад нь өөр материал энийг одоо батжуулахын тулд яасан гэхээр нөгөө юу гэдэг вэ? Хүнсийн нэмэлт нөгөө нэг витаминаас гадна нутришнтэй юм байдаг ч тэрийг ашиглаад тэгэл одоо дотроос нь нэр аваад тэр дутахаар яадаг гэл ингээл асуувал тэгээд яагаад тэр дутагдсан юм бэ гэдэг юм уу? Жишээд нөгөө кератин яагаад дутагддаг юм бэ? Хэрхэн нөхөх юм? Өмнө дандаа яаж хэрэгжилжсэн хүн энд ирэхээр хэрхэн болов? Хоногийн хэрэглээ нь ямар байх? Их мэт одоо ингээ гарын доорх материалыг өөрийн юм шиг нөгөө нэг чадамгаа хэрэглэх гэдэг нь адапт юм байсан тийм ээ. Жаахан өөрчлөөд хэрэглэх нь адапт юм байсан. Нөгөө нутагшуулах гэх. Тэгэхээр бид нэр энэ материал дээр бол ямар ч өөрчлөлтийг хийгээгүй. Дараа нь өөрөө зүгээр хувиргаад өөр материалууд дээр хэрэглэхээр заавал энэ үгийг ашиглах шаардлагагүйгээр тэр өөрийнхөө үгээр хэрэглэж болно. Тэгэхээр ингээд гарын доорх материал энэ материалыг өнгөтэйгээр нь одоо ингээд дэлгүүр өндөг авах ирдэг штэ. Нэг хувин дэгжүүлнэ эсвэл хоёрыг авчигч болно. Ямар ч үн төлбөргүй биднэрт олдож байгаа дадлаг хичээлийн материал. За тэгээд мөн энийг дадлаг хийхэд бид нар бас нэг юм ашигладаг. Энэ хаягуудыг өмнө нөгөө нэг гэрийн хаяг маягуудыг хилүүлж ирсэн нь олон зар сурталчилгааны материалууд дээр мөн нэрийн хуудаснууд дээр энэ хаяг их сайн байдаг. Тэгэхээр энэ нөгөө дадлаг хичээл дээр бас юм хэд хэдэн юмны хаяг уншуулчих жишээтэй. Тийм бол нөгөө тэдгээр хорооллын 59 дугаар байрны гэл ингээл ярих жишээтэй юм дадлаг хичээлүүд байж болдог. Энэ бол үгсийн сангийн дадлаг хичээл. За мөн зайлшгүй нэг дадлаг хичээл хийх хэрэгтэй сэдв бол тэмдэг нэр байдаг. Яагаад гэвэл тэмдэг нэрийг хэрэглэхгүй хүн гэж байхгүй. За зөвхөн
бас энэ тэмдэг нэрийн дадлага хичээл бол хэд хэдэн үе шаттайгаар явагддаг ийм дадлага хичээл. Зарим нэг сэдвүүд чинь нэг цөөхөн байж болох ч гэсэн зарим том сэдвүүд, бүлэг сэдвүүд бол ингээд хэд хэдэн хичээл болох шаардлагатай байдаг. Тэмдэг нэрээ нэгдүгээрт нанган шатандаа заан, тэгжээс нөгөө харц үлсэн зэрэг заан, дараа нь давуу зэрэгээ заан, бууруулах зэрэг заан, тийм ээ. Тэгжээс тэмдэг нэрээс үйл өгөөсөх дагаврууд нь бас ороод ирдэг. Тэгснэ одоо нөгөө энд нөгөө томрох, томлох байсан одоо томсгох болоо явчихж байна. За тэгээд тэмдэг нэрийг үйлдүүлэх хэвдээ ашиглах дасгал бас амд дадлага хичээл хийхээс өөр аргагүй болдог. Тэгээд одоо нэг юм болоод ирэх чинь ийм удаан хугацаанд явжиж сая тэмдэг нэр гэсэн сэдвүүд босгох жишээтэй. Тэгэхээр энэ сэдв бол ар араасаа өгсөрч орж ирэх. Дандаа дундуур нь өөр юм яваал тэгж эцсийн бүлэгт нь гарч ирдэг ийм хэсэг байгаа. За тэгээд бидний нэг ашигладаг материал бол энэ би та нарт энийг зүгээр шивээд юм уу ингээд компьютер дээр шууд оруулчих болно шүү дээ. Өөрөө яг хийгээд дахиад хийгээд. Гэтэл та нарт ингэж хэрэгжилж байгаа шалтгаан нэг юм хийчихсэн байхад олон бусад багш нарын чинь хэрэгцээг ханганаа. Дээрэс нь ингээд одоо нөгөө суралцж байгаа хүнд чинь багш өөрт нь зориулаад юм хийсэн байх чинь бас сайхан сэтгэл төрүүлнэ. Тэгээд энэ өөр өнгөөр хийж байгаагийн шалтгаан нөгөө залгамал хэл шүү манайх гэдгийг харуулна. Хоёрдугаар энэ хэл чинь жишээлбэл ямар нэг юм өндөр болгох гэж байгаа юм лөө. Өндөр болгох гэж байгаа юм бол ийм өсгөхтэй нөхцлүүд голдуу залгадсан байж тэгээд дараа нь тэр хүн өөрөө энэ дагаврыг ашиглаад шинэ үг бүтээх гээд оролдоод ирнэ. Тэгэхээр энэ хамгийн бидний хүсэж байгаа юм бол тухайн хэлээр тухайн суралцагч бүтээх. Тийм ээ. Өөрөөр хэлбэл ашиглах. Тэгэхээр ийм юмнуудыг харуулахын тулд заав бид нар яг ингээд ашигласан цаас нь бол зүгээр нөгөө эрүүл мэндийн сурталчилгааны материал дээр хийчихсэн байгаа. Тэгэхээр хаягдл цаас ашигласан гэсэн. Тэгээ одоо энийг бол одоо нэг үг биш үү? Нэг хүний гаргасан худагснаас 1000 хүн ундаалнаа гэдэг нэг сайхан үг байдаг да. Тэгэхээр нэг хүн нэг юм хийгээд тавьчихад энэ маань олон хүнд ач тусаа өгдөг. Тэгэхээр би багш нарыг та нарыг нэг ийм юмнуудаа сайхан хийгээд тавьчихад бол 10 жил 20 жил ч хэрэглэгдэж болно. Эднэр маань өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгээ мөн энэ бол одоо саяын тэр тэмдэг нэрээс үйл өгөөсөх дагавруудтай ч холбоотой ийм юм. Номон дээр дасгал байгаа юу гэвэл байгаа шүү дээ. Тэгээд эцэст нь тэднийг хийчихэд дадлага хичээл дээр дахиад ингэж эсвэл та нар энийг үйл өгнүүдээ өгөөд за өмнө заасныхаа дагуу шинэ үг бүтээгээд гэж болно шүү дээ. Тийм ээ, дөрмөө сайхан тайлбарлаад өгчихсөн бол эсвэл өгсөн юмнуудаас олуулж болно. Эсвэл ингэж харуулад за таны амьдралд хамгийн өргөн хэрэглэх 5 үйл өгөөг өнөөдөр ашиглая. Эсвэл одоо яг тухайн нөхцөл байдалд одоо таны цүнх танд хүндэж гэнэ үү, хөнгөдөж гэнэ үү ч байд юм уу тийм. Энэ ширээг намсгах хэрэг байна уу, байхгүй юу гэх мэт. Яг ингээд би хийсвэрлэхгүй гэж хэлсэн дадлага хичээл өрөөсөө яг одоо үйлдэлд оролцуулсан бодтой ийм үйл явдлуудад оролцуулж явах шаардлагатай. За орон цагийн нэрийг давтах. Бас энэ бол нэлээд цаг хугацаа шаарддаг. За орон байрлал заахта тий ялгалын давтлага хичээл харьяалах өх орш хоёртой холбогдож болно. За тэгээд энэ дотор гэдэг үгэн дээр нэг анхаарах юм бол орон байр заахаас гадна цаг хугацаа заадаг тийм ээ. Орон байр заахаас цаг хугацаа зааж байгаа энэ хоёрыг яг нэг өдөр өгөх нь баг байдаггүй. Цаг хугацаа заасан үг нь сарын дотор, нэг жилийн дотор гэдэг нь орон байр зааснаас арай хойно заагдах шаардлага гараад ах шиг байдیں۔ За тэгэл ард хойно, урд өмнө хоёрын ялгаа юу байдیں۔ За тэгээд цаг одоо би та нарт нэг даалгавар өгнө. Энэ маань одоо цаг хугацаа буюу давтамж илэрхийлсэн үгнүүд. Манай монгол хэлний үгнүүд арай л нэг юм тодорхой боллоогүй юм шиг санагдаад байгаа юм. Тэгээд би та нарыг олон газар байж байгаа хүмүүс тэгэхээр одоо бусдад харилцаж байгаа та нар германч байдаг юм, швед хэл одоо юу байдгийг
хятад хэл, англи хэл, одоо ямар хэлүүдээр та нар ярьж байна. Тэгээд тэр хэлнүүдээсээ та нарыг бүгдээрээ нийлээд нэг ярилцаад энэ давтамж илэрхийлсэн үгнүүдийг нэг ингээд тодорхой болгох тийм утгын ялгааг сайтар гаргах юм даалгавар хамтарч хий гэж бодож байна. За тэгээд одоо энэ жишээлүүд энэ байж байна тийм ээ. Үргэлж, байнга, дандаа, голдуу, өхөнтэй, хөвчлэн эдгээр таарчин нэг үү? Таарахгүй байвал одоо яаж хийх вэ? Жишээлбэл often гэдэг дээр аль үг нь орох юм? Frequently-тэйгээ адилхан байх боломжгүй юу? Одоо та нарын яг одоо энэ мэдж байгаа энэ хэл дээр чинь ямар байна вэ? Энэ бол одоо бүгдээрээ нэг монгол хэлний энийг нэг сайхан ярилцъя гэсэн санаагаар ингэж байна. За жишээлбэл заримдаа бид нар чинь багшаа яагаад хүмүүс байнга гэж хэлээ, зарим нь яагаад дандаа гэдэг, зарим нь яагаад үргэлж гэдэг. Наа чи гуруулаа адилхан гэдэг ингэж хэлж байгаа тохиолдол байдаг. Ингэ сонсогддог. Тэгвэл энэ гурав яг адилхан юм уу? Голдуу ихэнхтэй ихэвчлэн гурав адилхан юм уу? Эсвэл ерөнхийдөө гэдэг үг зарим би ерөнхийдөө тэгдэггүй гэж байгаа нь аль нь юм? Тийм ээ. Энэ таарчна уу юу? Энэ бүгдээрээ дараагийн хичээл дээр одоо миний орох хичээл дээр энэ миний гэрийн даалгавар шүү. Бүгдээрээ энийг нэг ярилцаад одоо энэ хэлэн дээр нэг ингэхээр л ингээд ах шиг байна гэдэг ийм нэг жишээ аваад энийг ярилцъя гэж бодож байна. За би одоо энд саяын энэ үгнүүдтэйгээ холбоотойгоор та нар хүүхдээр одоо энэ зургийг үзүүлээд энэ үгнүүдээ заачаад дараа нь ингээд хэлэхээр дадлах хичээл дээр хүүхдүүд нөгөө таны заасан цагийн нэрсүүдийг чинь илүү ингээд өөртөө наалдуулж ашиглахад нь илүү дөхөн болно гэж бодож байна. За энэ хүн хэн бэ? Одоо тоглоомын арга руу ороод ирж штэ. Энэ хүнийг та таних уу? Тэр хаяа чамд уурладаг. Дандаа чам руу хараад инээдэг. Заримдаа гутлаа буруу өмсдөг. Тэр байнга хөлн даарч чаддаг. Тэр хизээж чамд худал хэлдэггүй. Тэр байнга чиний хүслийг биелүүлдэг. Энэ байнга гэдэг үгийг энэ дээр авч болохгүй. Эсвэл тэр дандаа чиний хүслийг, эсвэл үргэлж чиний хүслийг биелүүлдэг гэх юм уу? Зүгээр сонсож байхад бас би ч бас эхэндээ тэгээд яг адилхан гэд хэлжсэн үе надад бас би үргэлж дандаа байнга гурав адилхан утгатай always. Харин зарим хүмүүс байнга гэдгийг хэрэгэлдэг, зарим нь дандаа гэдгийг хэрэгэлдэг, зарим нь үргэлж гэдгийг хэрэгэлдэг гэд ингээд заажсэн тохиолдол надад би харин сүүлдээ ингээд анхаарад үзэхэд бол ер нь баг зэргийн бас ялгаа байх шиг байгаа. Тэгээ би та нарт ингээд асуудал төвшүүлээд бүгдээрээ энийг нэг ярилцъя гэж авч байгаа. Байнгын оршин суух хаяг. Тийм ээ. Байнгын оршин суух зөвшөөрөл гэж ингэхээр нөгөө үргэлж гэдэгтээ таарах юм уу, таарахгүй юм уу гэдэг асуудал бас байж болох юм шиг байна. За тэр үргэлж чиний тогтоомоор тоглодог. Тэр байн унтж явахдаа ярьдаг. Тэр унтж явахдаа байн ярьдаг байх шүү. Өгүүлбэрийнхэн байрлал нь. Тэр дандаа хүн шоолдог. Тэр ихэвчлэн монгол өмсдөг. Тэр ороо бүр чамд үлгэр ярьж байна. Тэр хэн бэ? Та таних уу? Ингэхээр нөгөө хүүхдүүдэд нөгөө гол анхаарах юм нь бид нар тэр нөгөө цагийн нэрсэн. Тэрийг маш ойлгомжтойгоор хүүхдүүд энийг ойлгож байх гэж бодож. За ингээд хамгийн сүүлд үнзгийн төвшөнд ирэхээрээ нөгөө салаа утгатай үг рүүгээ ороод амаа барих, ам барих, нуруу авах, элэг авах, ган болох, мах идэх. За энэ үгнүүдийг хэрвээ бид нэр ингээд төвшингээр нь ангилах юм бол та нар аль төвшөнд бас заамаар байна вэ? Анхан шатанд дуу, дунд шатанд дуу, үнзгийн шатанд дуу. Эднээс алийг нь анхан шатанд, дунд шатанд, үнзгийн шатанд байвал зохилтой вэ? Эсвэл бүгдийн дунд шатанд юм уу? Энийг бас та гэдэг нь бодолцоод дараагийн удаад энэ тухай ярилцъя гэж бодож байна. За би одоо та нараас нэг хоёрхан асуулт асууя. За яагаад? Би ч бас чадна шүү дээ. Энэ хүн Б хүн ингэсэн байна. А хүн юу гэж хэлсэн бэ? А хүн ямар мэдээлэл өгсөн бэ? Яагаад энэ хүн ийм хариулт өгөө? За нэг 5 хүний өгүүлбэр сонсъё. Өөр хүүхдэлтэй харьцуулж хэлэх юм болоо
энэ хүүхэд энийг чадаж байна штэ гэж тэгэнгүүт нөгөө хүүхэд би ч бас чадна штэ гэх. За харьцуулсан байж болох юм тийм ээ. За өөр хэний ямар бодол байна? Бусадтай харьцуулсан.